одоо бэлгийн замаар дамжих халдварууд ихссэн. Энийг фитнесийн багш нар бүр хүний даавраар бүр аимшигтай тоглох юм аа. гоё болохын төлөө ингээ эрүүл мэндэ одоо золиослоод байгаа бол би бас харамсаад. Тэгээд одоо бүр сексч бодгоо байлаа. Ихнэр уурлаад ах юм. Одоо би юу яач вэ гэд ирдэг хүмүүс бас байдаг л. Энэ эр бэлгийн даавар гэдэг зүйл маань эмэгтэй хүнд ер нь тодорхой хэмжээний байдаг юм уу? Тэр хүн заавал асуудалтай болоод очих байж болно шүү дээ. Асуудалтай байсан ч гэсэн яа ер нь. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчтой. Захимж подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаар дээрээ эр даавар гэсэн сэдвээр ярилцахаар Адам эрэгтэйчүүдийн эмнэлгийн ерөнхий эмч, анагаа ухааны доктор Нансалмаа эмчийг зочноор орсон байгаа. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өнөөдрийн сэдв маань эр даавар гэхээр эрэгтэйчүүдэд их чухал. Мэдээж бас айл гэрийн эзэгтэй нар илүү бас их сонсох сэдв баха ирчүүдтэй халамжтай үүднээс тийм. Тэгэхгүй болохоор нөгөө Монгол ирчүүд маань ер нь их жоохон хинэггүй талтай шүү дээ. Гэхдээ хамгийн чухал асуудал бол эр даавартай холбогдох байх гэсэн үүднээс энэ сэдвийг сонгосон. Тэгээд хоёулын ярианыхаа эхэнд ер нь эр даавар гэж яг ямар зүйлийг эр даавар гэдэг энэний үүрэг ройлоос нь эхлээд яриагаа эхлэе гэж бодлоо. За ер нь бэлгийн даавар гэдэг зүйл бол эрэгтэй эмэгтэй ер нь биологийн бүх амьтанд байдаг зүйл. За тэгээд бид нэр энэ эм бэлгийн даавар гэдэг нь бол өөрөө бидний нөхөрчүүд маш их чухал үүрэгтэйгээс гадна бие махбодын ердийн хэвийн нөхцөлийг бүрэлдүүлж хэвийн байлгахад бас оролцож идэг маш чухал одоо мессенжер гэх юм уу. За мессенжер гэдэг нь одоо бидний нөгөө Facebook мессенжер гэдэг шиг альва нэг зүйлийг зөөдөг үүрэгтэй яах нь. За тэгэхээр даавар өөрөө биохимийн хувьд бол өөх туснаас бүрэлддэг, үүсдэг. За тэгээд эмэгтэй хүнд бол өндгөвчнөөс, эрэгтэй хүнд бол төмсөгнөөс бэлгийн дааврууд дийлэнх нь ялгардаг. За тэгэхээр эрэгтэй хүнд эр бэлгийн буюу андроген гэж хэлдэг нэг андрос гэдэг грек үгнээс гаралтай. Эрэгтэй хүн гэсэн үгнээс гаралтай. Тэгэхээр андроген буюу эр бэлгийн даавар гэдэг. Энэ төмсгнөөс 90% нь за 10% нь бүрний дэд булчирхаанаас бас тодорхой хэмжээгээр ялгардаг. Бүрний дэд булчирхаан холтцлог давхаргаас ялгардаг ийм даавар ахнаа. За эмэгтэй хүнд бол нөгөө эм бэлгийн даавар чин дотроо эстроген, прогестерон эдгээр бас биений одоо юмны фазансаа өмнө дараа гэдээ бас өөрөдөг шүү дээ. Тэгэхээр эрэгтэйчүүдэд бэлгийн 2 дахь шинж гэдгийг үүсгэхийн тулд ургийн одоо бүр 8-аас 11-7 хоногт эрэгтэй болох уу, эмэгтэй болох уу гэдг нь мэдэгдээд одоо нөгөө даавар ихийн умаад байхад төмсөг өндгөвч хоёрын аль нэг нь үүсээд ирэхлээр ялгараад эхэлчихсэн байдаг. За тэгэхэд ер нь бол төрсний дараа хүүхэд эрэгтэй юу эмэгтэй юу гэдгээсээ хамаарат байлан ч ер нь бол бэлгийн даавар им одоо маш бага хэмжээнд буюу их идэвхтэй биш байж байгаа. Тэгээд бэлгийн шилжилтийн нас эхлэхээр буюу охтуудад одоо 9-өөс 11 нас, хүүгүүдэд 11-ээс 14 наснд дийлэнх нь бэлгийн дааврын одоо эд оргил үе эхэлдэг. Тэрийг нөгөө бэлгийн даавар шилжилтийн буюу насанд хүрсэн одоо хүний бие физиологтой болох үе гэж хэлж байгаа тийм ээ. Шилжилтийн нас гэж хэлдэг шүү дээ бид нар. Тэгэхээр энэ наснаас эхлүүлээд ирших одоо эр хүний шинж тэмдгүүд тухайн хүнд гарч ирнэ. Тэгэхээр бэлгийн даавар ганцхан одоо нөгөө эр бэлгийн даавар гэдэг юм маань ганцхан бэлгийн үйл ажиллагаатай холбоотой биш, маш олон үүрэгтэй байдаг. Үүргийн хувьд яриад ирэх юм бол одоо жишээ нь энэ бол бэлгийн сонирхол, бэлгийн харилцаанд орох хүн үржихүү тий. Энэ үндсэн үүргээс гадна булчингийн масс ялангуяа эрчүүдийн хувьд булчингийн массыг хэвийн байлгах, булчингийн хүч чадлыг эрэгтэй хүнд эмэгтэй хүнээс илүү байх. Заавшгүй дээрээс нь ярих юм бол улаан эсийн тоо оюуны өвчлөлтөөр зөвөрлөдөг улаан эс гэж ярьдаг шүү дээ. Тэрнийг хэвийн байлгах. За тэгээд ясны сэргэжилтэнд яс руу одоо нөгөө кальцийн солилцоо булчингийн масс энэ хоёр бол шууд хамааралтай учраас тархины үйл ажиллагаатай холбоотой асуудал. Тэр дундаа одоо эрчүүдийн танин мэдхүйн гэдгээс илүү нөгөө оюуны дүгнэлт хийх чадварт бас нөлөөтэй. За тэгээд арьс ус, тослогийн булчирхайд, зан төлөвт гэд ийм олон үүрэгтэй байдаг. За тэгэхээр нөгөө дааврын хамааралтай, эр бэлгийн дааврын хамааралтай тэр дундаа тестостерон бол нүүрний
одоо өснүүд буюу сахал өсний ургалтанд илүү их хамааралтай. Даавар андроген бэлгийн даавар ихтэй хүмүүс одоо жишээ нь маш их сахал ихтэй ургадагч гэдэг юм уу тий. Гэхдээ тэр бол бас удмын онцлог, арсны онцлог эднээс болоод бас бүхэнд дааврын сайн мөртлөө сахал нь бага байдаг хүмүүс ч бас байдаг л да. Тэгэхээр бүх юмыг битээ туулшруулаад алгараа гэж хэлмээр байна. Тэгээд булчингийн энэ одоо солилцоо, ясны солилцоноос гаднаас өөх төсний солилцооноос оролцдог. Тэгээд энэ өөрөө бодисын солилцооны энэ эмгэгүүд нь бас одоо нөгөө нөхөн үрчүү үнчин тарих төмсөг хоёрын эргэх холбоонд энэ одоо эр бэлгийн даавар харилцан хамааралтай одоо удирдлагатай явж идэг гэсэн. За тэгээд эр бэлгийн даавар чинь нөгөө арсанд орох өөхөн эдийн хуримтлал эмэгтэй хүнд илүү хэдэг бол эрэгтэй хүнд энэ бага байдаг. За тэгэхээр нөгөө дааврын солилцооны асуудал нь өөрөө нөгөө хит их ирших даавар ихтэй байна уу, эмэгтэй даавар их байна уу гэдгээс хамаарат хит их даавар өндөртэй хүндээс өөр шинж тэмдгүүд бас гарч ирдэг. Тэгэхээр нөгөө үсний ургалтын асуудал, үргүүдлийн асуудал, төмсгний хэмжээ жижиг байх ч гэдэг юм уу. Энэ болгон бүгдээрээ эрт бэлгийн даавартай холбоотой. За тэгэхээр бол маш их өргөн үйлтэй одоо чухал даавар байх нь тий эр бэлгийн даавар гэхээр зөвхөн бэлгийн үйл ажиллагаа одоо ойлгож болохгүй байх нь. Тэгэхээр би бас яг эр дааврынхаа асуудлыг насны үежилтэй бас ярилцаад явбал үе үеийнхэн сонсвол бас сонирхолтой байх гэж бодоод сая нэг хоёлаа өсвөр нас шилжилтийн үе гээд яг шилжилтийн үед бол ихээр хөвгүүдийн бол дуу хоолой бүдүүрээл тэ ус сахал ингээл ургаж эхлээд за хамгийн одоо төвхтэй нэг асуудал нь бол зарим хүмүүс их батгашаад эхэлдэг тийм ээ насны онцлог гээд тэгэхээр энэ батгашилт өөрөө бас яг нэр даавартай холбогддог уу тэгэхээр андроген ихтэй хүмүүст ер нь бол батга хамааралтай яг тэгэхээр дааврын арсанд үзүүлдэг нөлөө нь тослогийн булчирхай болон одоо үсний булчирхай аль альныхаа шүүрлийг нэмэгдүүлж өгдөг. Тийм учраас арсан дээр тослогийн булчирхай шүүрл ихснээрээ тэнд нян үржээд ирэх юм бол амархан батгаших. Тэгээд тослогийн одоо нөгөө арсны нөх сув илүү тэлэгдсэн буюу амархан одоо арсан нүхтэх дээрээс нь тэрэн дээр батгаших. Тэгээд одоо хүмүүс нөгөө батгах хүчин чинь гараараа оролдоод өөрөө бохор оруулаад авах зөв одоо pH-ийн арсны pH-ийг зөрчүүлэхгүй байх гэд. Тэгээд нөхөрчхөн ид дааврын өндөр нас буураад ирэхлээр нөгөө биеэр гарч байгаа батгахны хэмжээ, нүрээр гарч байгаа батгахны хэмжээд нар багасчдаг шүү дээ. Тийм тэгэхээр одоо бас ялангуяа энэ нөгөө тамирчдын дунд ч гэсэн бас их байдаг штэ. Тэр дундаа ялангуяа хэтрүүлэн даавар их хэрглэж байгаа хүмүүст биеэр нь маш их хэмжээний батга гарцсан өөрөөр нь читэм юм батга гарцсан байдаг. Тэгэхээр энэ даавар батга хоёр бол хамааралтай. Тэгэхээр яг нөгөө өсвөр насны үед бол яг одоо эр бэлгийн даавар илүү их идэвхтэй ялгарч байгаа үед тосны булчирхаагаа идэвхжүүлээд өгөхөөр яг ер нь батгшлын суур болчдөг. Гэхдээ тэр үед бол хамгийн гол нь арьс арчилгаа чухал. Арьс арчилгаа чухал. Тийм. Тэгэхээр нөгөө мэрэгжлийн хүмүүсээсээ тэр чийгшүүлэх гэдэг бас нэг зүйл энэ тэ дээрээс нь дахиад зөв pH-тай буюу яг чиний арьсанд ямар одоо бүтээгдэхүүн таарах юм. Тэгээ хамгийн гол нь зөв цэвэрлэх тий. Мянга цэвэрлэх, эргээ чийгшүүлэх гэдэг асуудал нь эргээд нөгөө арьсан дээр, арьсны арчилгаан дээр арьсны мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авч явах нь зөв. За тэгээд наснаас нь гээд ярих юм бол эрэгтэй хүүхдийн 11-ээс 14 наснд бэлгийн хөгжил эхэлдэг гэж хэлсэн тийм ээ. За тэгэхээр энэ үед ямар хөгжил явдаг вэ гэхээр ихэнхдээ нөгөө бэлгийн хөгжил явж эхлэхээр умдагны ус ургадаг. Төмсгний хэмжээ томордог, шадан хэмжээ томордог, дуу бүдүүрдэг. За тэгээд сахал ус ургаж эхэлдэг тийм ээ. Булчингийн мас одоо булчинлаг болж эхэлдэг. Тэгэхээр энэ үед бол бэлгийн даавар хамгийн өндөр хэмжээнд. За тэгээд нөгөө нөхөрчүүн талаас эсрэг гүйсний хүндээ ч юм уу эсвэл нөхөрчүүн ер нь бол дур үсэл нэмэгдэж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр одоо нөгөө яг өсвөр үеийн хүүхдүүдийн нөгөө үерхэн шохоорхол гэдэг зүйл эндээс эхэлж. Тий одоо нөгөө альва нэг хүнтэй романтик харилцаа үүсгэх гэдэг бол бэлгийн дааврын нөлөө бас энэ дээр орж ирнэ гэсэн үг. Тэр нөгөө эцэг эхчүүд түрүү булчирх хэмжээ энэ дээр ярих марцсан байна. Бэлгийн даавар бас одоо энэ хөгжүүд ирэхээр нөхөрчүүн наснд хүүгүүдийн төрөө булчирхай хэмжээ томорж эхэлнэ. Тэр хүртэл хүүхдийн төрөө булчирхай бол юм жижигхэн одоо рудимент гэж ярьдаг шүү дээ эмнэлгийн хэмнэлтэд тэгэхээр нэг мүлдэгдэл байдлаар жохон жижигхэн төрөө булчирхай байж байдаг. Түүнээс ш заримдаа нөгөө хүмүүс мэдхгүй ойр ойрхон манай хүчигээд энэ төрөө булчирхай өвдсөн болов гэж асуудаг. Тэгэхээр тийм байхгүй нэ тэ. Тэгэхээр нөгөө эцэг эхчүүд яг энэ хүүхдийн тэр дундаа хүүхдүүдийн нөгөө өсвөр насны үе дээр
нэг одоо анхаардаг зүйл бол за манай хүүхд үеийнхнээс арай номхон байгаад их шиг байна. Арай жижигхэн байгаад энэ яаж өсөх вэ гэд. Тэгэхээр энэ өсөлт нь за мэдээж энэ даавар нөлөөтэй баг. Тэгээ өсөлтөнд бас нөлөөлөх одоо тэр хүүхдийн өсөлтийн нөлөөг энэ даавартай нь одоо холбож шууд тайлбарлаж болох уу? Эсвэл бол арай өөр одоо тэр нөгөө одоо унтуулах ч гэдэг юм уу те их сайн нойр авч явах ч гэдэг юм уу? Тим зүйлүүдээр илүү өсөлтийн дэмжих хэрэгтэй байдаг юм уу? Тэгэхээр за мэдээж өндөр болох өсөх гэдэг асуудал нь өөрөө мэдээж удмын асуудалтай хамгийн нэгдүгээр холбоотой генетиктэй. Аав ээж нь өндөр удам бол ялтчгүй байдаг. Генетик гэдэг бол зайлшгүй бид нарын цогтой харахгүй зүйл. Хоёрдугаарт мэдээж хэрэг нөгөө зөв цагт нь ясны дэрээд одоо яс маш их идэвхтэй хөгжиж байгаа өсвөр наснд хүүхдийг унтуулах нь нойрон дунд тэр меланокортикоид гэдэг бодис үсгэс гадна тэр өсөлтийн даавруудтай холбоотой бас бусад дааврууд хөгжиж идэг. Тэгэхээр өсөлтийн наснд нь хүүхдийг хангалттай унтуулах дор хаяж 8-9 цаг унтуулах гэдэг асуудлыг бол бүх эмчнэр хэлдэг. За дээрэс нөгөө кальцийн бэлтгэлийг нэмэлтээр энэ үед нь уулгах хэрэгтэй. Одоо ингээд нөгөө жоохон байхад ингээд шүн хөл өвдөд тахлаар тэр нөгөө ясны ургалт явагдаад өвдөд идэг. Тэр үед нь бид нарт ингээ кальцит нар уг нь уулгах хэрэгтэй байсан юм шиг байна. Гэтэл тэр үед нь кальцийн бэлтгэл бид нэр сайн одоо бид нарыг жоох уг махтаж одоо тийм нэмэлтэмд маш бага байлаа шүү дээ. Гэтэл тэр үед нь ясны хэрэгцээ одоо ясны их үйлдвэрлэл явагдаж байгаа үед өсөлтийн зоонуудыг дэмжиж өгөх одоо тэр өсөлтийн витаминуудыг бас хэрэглэж тэр дундаа кальцийн бэлтгэлүүдийг бас хэрэглэх. Кальц агуулсан хүнсийг хоолндоо түлхүү хэрэглэх тий. Тэгэхээр кальц агуулсан гэдэг маань сүүсүүн бүтээгдэхүүнийг өсвөр наснд нь маш их хангалттай хэмжээгээр хэрэглүүлэх тий. Тэгэхээр нөгөө одоо кальцийн задрал биш нөгөө сүүний лактозын задрал гэдэг бол ялангуяа хүүхэд наснд бол хэвийн л бичдэг. Тэгэхээр одоо бид нөгөө би сүү задлж чаддгүй лактозны асуудалтай гэж яриад байдаг бол хүүхдүүдэд бол энэ гайгүй байдаг бахнэ. Энэ нөгөө 20 дээш наснд лактозын одоо задлах фермент буурдаг штэ. Гэтэл тэр хооронд бол хүүхдийн сүү задлах асуудал хэвийн байдаг учраас сүүн бүтээгдэхүүнийг маш сайн хангалттай хэрэглэх хэрэгтэй. За тэгэхээр өсвөр насны үед бол яг ингээд шилжилт явж байгаад яг ингээд насан туршид эхэлнэ. За тэндээс би бас нэг юм асууч гэж бодсон. Ер нь энэ эр бэлгийн даавар гэдэг зүйл маань эмэгтэй хүнд ер нь тодорхой хэмжээний байдаг юм уу? Эсвэл бүр ордоос байх ёсгүй зүйл юм уу? Энийг бас нэг хэлээд. Нэстэ гоё асуулаа. Эр бэлгийн даавар эмэгтэй хүнд бас байдаг. Өндөвч тодорхой хэмжээгээр бас ялгаруулдаг. Тэгээд дээрэс нь бас бүр нийтэд бэлчрах ялгаруулдаг гэсэн тийм ээ. Тэгэхдээ эр бэлгийн даавар эмэгтэй хүнд бол бас нэгдүгээр ялгаагүй бэлгийн сонирхлыг эр бэлгийн даавар нөхцөлдүүлж идэг. Тэгэхээр бэлгийн сонирхол, бэлгийн харилцаанд орох дурш хүсэлгүй болох гэдэг асуудал бол цэвэршилтийн наснд явагддаг ч гэсэн энэ үед бас бэлгийн даавар тестостероны дааврын одоо бас нөлөөтэй бас цуг явж идэг. Гэхдээ эмэгтэй хүний одоо нөгөө өндгөвч эстроген гэдэг даавраа үндсэн даавраа ялгаруулахаа болоод ирэхлээр биений юм зогсож байгаа шүү дээ. Гэтэл тэр өндгөвчнөөс ялгарч байгаа эстроген өтрээний хааны одоо нойтон чигтэй байх, шүүрэл ялгарах гэдэг бэлгийн харьцаанд оролцох эднэртэй шууд хамааралтай байдаг. Гэвч тархинд тэр бэлгийн харьцаанд орох дур хүсэл төрөх гэдэг бол тестостеронтой эрэгтэй эмэгтэй аль алинд нь хамааралтай. Тэгэхээр эмэгтэй хүнд ч гэсэн тодорхой хэмжээний ялангуяа тэр дундаа цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд сүүлийн үед бол маш бага хэмжээгээр. Гэхдээ эрэгтэй эмэгтэй хүний бэлгийн дааврын хэрэгцээний асуудал, ялгаралтын асуудал бол тийс өөр хоёр төвшөнд байдаг учраас дуур мэдэн аль нь ч тэр тестостерон даавар хэрэглэхгүй эмчийн зөвлөгөө авч агаад эмчийн хяналттай хэрэглэх нь хамгийн зөв асуудал. Тэгэхээр сая нөгөө бэлгийн туршлага гэдэг дээр бас илүү ярьчээ гэж бодлоо нэг ярьсных. Тэгэхээр тестостерон гэдэг даавар бол эр бэлгийн даавар за түрүү хэлснээр хоёлаа бол булчин хөгжих те одоо эрч хүчтэй байх гэдэг ингээ олон юмд нөлөөтэй боловч бас нэг гол нь эрэгтэй эмэгтэй хоёр зэрэг одоо нөлөөлөх нь бэлгийн туршил байгаа тах юм тий. Тэгэхээр яг ингээд эд одоо юу гэдгийг одоо нөхөрчхөн насны хүмүүс за эрэгтэй хүн ч байдаг юм уу одоо бэлгийн туршил байхгүй болцсон одоо тийм тохиолдол байлаа гэж бодоход тийм шинжүүд илрээд байх юм бол энэ даавартай холбогдох магадлал юу байх юм бэ зүг. За бас яг шууд гэж утгаар ойлгож болохгүй. Яг тэгэхээр бэлгийн харилцаа гэдэг өөрөө маш их нийлмэл процесс. Нэгдүгээр тархинд үүсэж байгаа таны сэрэл, бодол одоо
сэрэх үү, мэдрэх үү гэдэг асуудал хамгийн эхлээд тархинд үүсэж байгаа. Түүнээс одоо хүмүүс заримдаа ойлгохлоор надад нэг юм өчвөл миний бэлгийн дурсаа шууд нэмэгдэж байна. Гэтэл тэр хүн өөрөө нөгөө эсрэг хүснийхээ одоо бэлгийн харилцагчтай ч юм уу тий татагдах гэдэг чинь тухайн хүн таалагдах, дурлах, хайрлах гэдэг энэ асуудалтай холбоотой шүү дээ. Гэтэл тэрэнд нөгөө тархинд үүсэж байгаа тэр дурлалын үед үүсдэг дааврууд чинь заримдаа одоо нөгөө хүний физиологийн нөхөрчгөн үеийн шатаас хамаарат амьдралын одоо мөчлгүүдэд харилцан адилгүй өөр явж идэг. Гэхдээ тестостерон одоо юу гэдгийг бүр тийм амархан ядрангууд өнөөдөр багасаал, маргааш багасаал гэдэг тийм амархан бас хөдлөөд идэг тийм их динамик бас биш. Гэхдээ бас яг ингээ шугамшигч бас байж идэг зүйл биш. Маш олон зүйл тестостеронд нөлөөлнө. Тэгээд жишээ нь одоо тестостерон хүний насны амьдралын мөчлөгийн хувьд гэхэд эрэгтэй эмэгтэй альч хүн жишээ нь үр төлөө хүлээж байгаа үед ямар ч амтан дээр тестостерон даавар буудаг. Зөв. Тэгэхээр одоо болох гэж байгаа хүний тестостерон багасж яах нь шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр бол жишээ нь хүн дүнгиж их дурлсан үедээ тестостерон бас буурж болдог. Тэр үедээ дурлцсан учраас нөгөө эр хүнээс гарч ирдэггүй зөөлхөн ааш аяг гарч ирдэг тий. Тэр тэгэхээр нөгөө дурлцсан үед жишээ нь окситоцин тэр аз жаргалын даавруу допамин эднэр гараад ирсэн үед бас тестостерон буурж бас болдог байна. Гэхдээ ерөнхий одоо нөгөө циклэр нь ярих юм бол тестостерон даавар ер нь одоо бэлгийн шилжилтийн наснаас эхлүүлээд 30-аас 35 нас хүртэл өндөр хэмжээнд иждэг. Тэгэхээр тэр үед нөгөө тархинд тестостероны нөлөөгөөр секс их бодол, нөхөрчгөн бодол илүү их олон удаа орж ирнэ гэсэн үг. Гэтэл жишээ нь тэр буураад ирэхээр 45-аас дээш, 50-аас дээш наснд одоо нөгөө учиргүй 20-30-тай байх гэсэн нөгөө байн хүсэд л секс хийхэнсэн гэж хүсэд л идэг гэсэн бол тэр бодол, хүсэл багасж ирэх нь байна. Тэгэхээр нөгөө амьдралын мөчлгүүдтэй холбоотой хүний бие физиологт гардаг өөрчлөлтүүд бол нас насндаа амралтай өөрчлөгдөж явна л гэсэн үг. Тэгэхээр нөгөө эхлээд бол дээд мэдрэлийн үйл ажиллагаа. Яг зөв. Тийм тархины одоо хүнийг ингээл харах, дурлах тэр нэг юм дээд мэдрэлийн үйл ажиллагаанд тарих маш олон төрлийн тэр химийн одоо реакшнууд нь явлаа. Тэгээд тэр нь хоёр төгчөөр нөгөө төмсөг юунаасаа одоо эр бэлгийн даавраа ялруулах нь хоёр дахь асуудал болчихно. Тэгэхээр нөгөө тестостерон чинь төмсгөнд ялгардаг гэсэн тийм. Тэгэхээр нөхөрчүүд тестостерон бас хамааралтаас гадна тестостерон чинь өөрөө одоо чинь 100% байлаа гэж үзэхэд тэрний бараг 70% нь илгэнд очиод бэлгийн даавар холбогч глобулинтай нэгтчихдэг. Илгэнээс ялгардаг. Гэтэл тэр даавар SHBG гэж англиар тэмдэглэгддэг sex hormone binding globulin гэдэг. Энэ бэлгийн даавар холбогч глобулин гэдэг уураг нас ахихаар ихсдэг. Илгэний өөрчлөлтүүд бас ихсдэг. Тэгэхээр энэ даавар ихсэх тусам нөгөө нийт тестостероны хэмжээ буураад ирж байгаа учраас одоо жишээ нь 45-аас дээш насны хүмүүс тэр тестостероны солилцоог үзэхийн тулд чөлөөт тестостерон гэдэг юм үзэх хэрэгтэй болдог. Тэгэхээр ганцхан нийт тестостероноор бүх зүйлийг бас үнэлж болохгүй. Зөв. Тэгэхээр тэрэн дээр одоо нөгөө бас илгэний асуудал. За тэгээд 60% нь энэтэй холбогдлоо гэхээр цаана дахиад нэг 40% биш үү? Тэр 40% чинь бараг 36-7% нь альбумин гэх урагтаас холбогдчихдог. Тэгэнгүүт 2% нь чөлөөтэй байдлаар явж байгаа. Чөлөөт тестостерон гэдэг. Тэгэхээр тестостероны солилцоог задлаад үүсгэх юм бол энэ өөрөө нарийн процесс. Тэгээд энэ дээр илгэний үйл ажиллагаа, одоо D-витаминыг бараг витамин гэхээс илүү сүүлийн үед бараг даавар гэж үздэг болоод тийм шүү дээ. Дэлхийд даяараа тийм. Яг тэгэхээр тийм энэ тестостерон өөрөө тосон одоо суурьтай стероид тийм. Гэтэл D-витамин бас тосон суурьтай витамин. Тэгээд витамин D-гийн дутагдaltaй хүмүүс тестостероны солилцоонд бас өөрчлөлт ордог. Тэр дундаа одоо нөгөө ганмаа докторийн хийсэн ажил дээр байдаг штэ монголчуудын бараг 90% нь D-витамины дутагдaltaй байна насны хүмүүст тийм. Тэгэхээр энэ асуудал нь өөрөө одоо харин гэхдээ сүүлийн жилүүдэд бол витамин D-г монголчууд маш ихээр хэрэглэж сайн хэрэглэдэг болсон. Зарим нь илүүдсэн ч явж байгаа. Тэгэхээр нөгөө альва зүйл дандаа хоёр талтай тийм. Тэгэхээр бүгдийн одоо сайн гэл бүгдийн авчи замбраг бас хэрэглэж болохгүй гэсэн санаа. Тийм. Тэгэхээр бас их жохот яг нөгөө тестостероны бодис солилцоог нь одоо ингээд та яриад эхлэнгүүд ганцхан төмсгний асуудал биш болж өөрлөө, тархины асуудал биш болж өөрлөө. Элэг ороод эхэлж ирж байна тийм. Элэг бас их чухал. Тэгэхээр нөгөө эрэгтэй одоо дааврыгаа ярьж байгаа болохоор илүү эрчүүдийнхээ эрүүл мэндийг төлхөөл бас одоо анхааруулж өгөх гээд байгаа юм шүү дээ. Тэгэхээр
ерөөс нөгөө илэг гэдэг зүйл чинь л одоо бас хамгийн чухал биш үү гэдгийг л дагарч ирнэ тий. Тий, илэг чи өөрөө хүний хамгийн том лаборатори хэрэгтэй тийм ээ. Тэгээ бид нар тэр сайхан илгээ хайрлаж авах оронд ингээд алкогол, архитарсаар хэтрүүлэн хэрэглээд гэмтээгээд байдаг. Тэгэхээр арх их усны дараа жишээ нь нөгөө шартах гэдэг үзэгдэл байна тий. Тэгэхээр тэрнээс гадна дээрэс нь илэгний эсүүд гэмтэж байгаа шүү дээ тэр чинь. Тэгээд сэргэшгүйгээр гэмтэж байгаа. Тэгээд бас дээрэс нь бид нар сүүлийн үед сахараар илгээ бас их гэмтээдэг болсон. Маш их хэмжээний сахар хэрэглээ. Тэгэхээр бид нар би чихэр иддэггүй шүү дээ гэж ярьдаг хүмүүс маш их байдаг тий. Тэгэхээр нөгөө бодис солилцоог бид нар аягүй сайн ойлгох хэрэгтэй болж байгаа. Бодис солилцоонд орж ирсэн амаар орж ирж байгаа сахараас гадна гурил нүүрс усны задрал маань өөрөө сахар болж байгаа. Тэгэхээр тэр сахарыг хамгийн түрүүнд хэрэгэлдэг гол хоёр эрхтэн бол булчин тарих хоёр. Гэтэл тэгээ тэр чин тодорхой хэрэглээний хязгаартай юм чинь тэрнтэй хэрэглэхгүй дасгал хөдөлгөөн хийхгүй болохоор тэр сахар чи илүүдэд илгэнд тосож хоримтлагтаад илэг өөхөлдөг. Тэгээд илэг өөхлөө дараа нь бас арьсанд орох хүүхнүүд хоримтлагтаад таргалалт бас үүсдэг тий. Тэгэхээр илгэнд үүсэж байгаа тэр нэг илгэний өөхлөлт ч өөрөө яванда илгэний хатууралт хүргэдэг. Тэгээ илгэний хатууралт хүргэх юм бол дахиад нөгөө түрүүний яриад байсан бэлгийн даавар холбогч глобулин гэдэг уураг маань хэмжээнээс их болоод ирэхээр дахиад нөгөө тестостероны чин солилцоонд оролцож эхэлнэ. Тэгэхээр нөгөө чөлөө тестостерон буюу биологийн хамгийн идэвхтэй үүргийг гүйцэтгэдэг тэр жижигхэн хэсэг маань багасж ирнэ гэсэн үг. Тэгэхээр яг одоо илгээл бас зайлшгүй хайрлаад хамгаалж явах илэг хамгийн чухал шүү л гэдэг эдгийн бас цаалуулдаг. Бас дахиад нэг өнцөг нь одоо энэ дээр эрчүүдийн эрүүл мэнд тестостерон дээр их гарч ирээд байна. За тэнгууд яг эдгээр залуучууд бол одоо байглаасаа одоо энэ ч нөгөө нөхөрчгийн насныхаа югаар бол хацсангуй одоо пик хэмжээнд ялгарч байгаа нь шүү дээ 35 хүртэлх наснда бол тий. За яг энэ үед бол зарим одоо хүмүүс бол мэдээж одоо фитнес одоо амьдралын маягтайгаар холбоотой би яг нөгөө залуучуудыг ярьж байгаа болохоор сүүлийн үед нэг ийм үзэгдэл ажиглагдаад энэ асуудлууч гарч ирээд байна. Тэрний юу вэ гэхээр фитнесээр хичээлж байна маш сайн. Гэхдээ нөгөө хит их одоо булчингаа томруулах сонирхол давтагдах. За зарим нь одоо тамирчны одоо карьераар явж байгаа энэ тохиолдолд эмчийн зааваргүйгээр дур мэдэн за дээрэс нь ямар нэгэн одоо нөгөө бүртгэлгүйгээр орж ирсэн юмуд харын дамын 8 гэдэг шиг ийм гараас гарт амтсан байдлаар эрд дааврын хэрэглээ бол яг энэ спортын дунд бол одоо нуулг барихд бол бүгд мэддэг болцсон. Тийм. Багш нарын шууд зарл. Багш нарууд нь шууд зарладаг болцсон нэг ийм асуудал байна. За энэ дээрээс ямар асуудлууд яасан би зүгээр өөр дээр тохиолдсон зүйл би өмнө бас нөгөө нэвтрүүлэг хийгээ явж хахад үргүүдлийн нэвтрүүлэг хийгээ явж ирсэн. Тэгэхэд яг бүр яг ийм кейс байсан. Тэр залуу юу байсан бэ гэхээр 20 гаруй наснаас эхлээд фитнесээр хичээлээд яг тамирчин бол биш. Гэхдээ нөгөө биеэ гоё болгохын тулд багш нь зөвлөсөн эрд дааврыг нэмэлтээр хэрэгэлсэн. Тэгээд ганц бие байсан тухай үедээ дараа нь одоо гэр бүлтэй болоод тэгсэн чи хүүхэд гардаг ба. Ингээд нөгөө үргүүдлийн клиникт хандсан шинжилгээнүүд хийгдсэн азосперм буюу одоо эр бэлгийн эс нь бүр ялгарн хөгжрөхө болцсон. Өөрийн тийм байхгүй болцсон. Тэгэхээр чи яаж үр тогтоох вэ? Тэгээд тэрийн хүнийг одоо асуумж юмнуудыг аваад судлаад үзсэн чинь олон жил эр даавар хэрэгэлсэн ийм нөхөр байсан. Тэгээд энэ дээр яг нөгөө одоо буцаагаас хэдэлт юмд эмчилгээнд явж байгаа нэг ийм кейс байсан байхгүй. Тэгэхээр би танаас одоо юу гэж асуух гээд нэхэр яг энэ эр дааврыг нэмэлтээр одоо эмчийн зааваргүйгээр өөртөө дур мэдийн хэрэглэх нь ямар одоо эрсдлүүдийг дагуулж байгаа вэ? Бүр ингээд жишээ нь би одоо маш олон жил энэ мэргэжлэр ажиллаж байгаа. Та яг одоо галын шугам дээр ажиллаж шүү дээ. Тэгэнгүүт заримдаа энэ заалны фитнесийн багш нар бүр хүний даавраар бүр аимшигтай тоглох юм аа. Харин даавраар бол ерөөсөө ингээд тэд нар бүр тестостерон нь багасчвал одоо тэрийг өгчнө. Өсөлтийн даавар өгчнө. Эсвэл тэр зэдэгч даавар өгчнө. Тэгээ болохгүй л тэрийг болгох чинь гэдэг ингээд тэд нар ерөөсөө одоо ямар хоолны чихэр давсыг нэмж байгаа хасж байгаа хүмүүс үү? Болооч гэж хэлмээр. Яагаад тэгэхээр та нар мэдгүй ч хүний амьдралын эрүүл мэндээр тоглож гинөө. Гэтэл эмчнэр хүртэл одоо дотроо бид нар чинь мэдгүй бол мэдгүй юм аа.
өөр мэрэгжлийн эмчнэр явуулдаг шүү дээ. Тий, би одоо мэдэхгүй болохоор танаас асууж штэ Тий, яагаад жишээлбэл. тэгэхээр бид нар эмчлэлээр бид нар бүгдийг мэддэг биш шүү дээ. Тодорхой нэг зүйлээр мэрэгшээ тодорхой нэг зүйлийг судлаад явж байгаа учраас нэрийн мэрэгжил эзэмшээ явж байгаа. Тэгэхээр арай олон жил андрогины талаар судалсан хүний хувьд би надад ч мэдэхгүй зүйл гарч ирдэг. Тэгэнгүүт би бусад эмч нартайгаа бас зөвлөн штэ. Дотоод шүүрлийн эмч нартай зөвлөнө. За жишээ нь дааварт чинь бамбаа булчирхаа оролцсон. Үнчин тарих оролцсон. За тэгэхээр бөөрийн дээд булчирхаас оролцож болно тий. Гэтэл замбраагүй энэ тестостероныг хэрэглэхээс гадна одоо чинь эмнэлгийн заавар дээр 21 хоногт нэг удаа хэрэглэх ёстой тунг. 7 хоногт 2 удаа, 3 хоногт нэг удаа хэрэглэж байгаа байхгүй. 7 дахин богино хугацаанд. Тэгэхээр тэр хүний физиологийн хэрэглээний хэвийн хэмжээг 7 дахин их тунгаар 7 хоногт 2 удаа буюу 3 хоногийн зайтай тэр өндөр хэмжээгээр тэр дааврыг хэрэглээд мэдээж булчингийн мас ихснэ. Булчин аваагаал язгаал одоо нөө хөх тосмос нь багасаал гоё болно. Гэтэл тэрнийхээ хэрээр алстаа та одоо чинь удаан хугацаар дааврын бэлтэмлүүд хэрэглээд ирэхээр бие махбод ихэнхдээ буцаж эргэж сэргдэг. Гэтэл эргэж сэргэхгүй хэмжээнд удаан хугацаанд хэрэглэснээрээ ийлгэнд, бөөрөнд үйл ажиллагаанд, төмсгөнд үйл ажиллагаанд өөрчлөлт өгнө. За бас арсанд ч өөрчлөлт өгнө. Саяхан над дээр бас нэг кейс ирсэн шүү дээ. Шалтгаангүй эмчээ би бүр аягүй сайхан цагаан зал байсан. Одоо би ингээд нэг наранд ингээ яваад идэггүй нарны тос айгүйх зүг хэрэгэлдэг. Гэтэл би шалтгаанаа олохгүй байна. Миний илэг зүгээр гэж чинь би одоо бүр ингээд яагаад ингээ харлаад байгаа гэсэн чи тэр хүн маш олон жил фитнест даавар хэрэгэлсэн. Тэгээд тэр нөө меланокортикоид даавар, тестостероны даавраас холбоотой гэж хэлсэн шүү дээ. Гэтэл хит их хэмжээний даавар хэрэглээд ирэхлээр меланоцит буюу арсны нөгөө пигмент ялгаруулдаг. Эсийн тоо ихссэнтэй холбоотой тэр хүний арсанд өөрчлөлт орж ирж байгаа байхгүй юу? Тэгээ харлаад. Нэг бараан харуулдаг тийм шүү. Харин тийм шүү. Тэгэхээр за үргүүдл үүсэх бол за зарим үедээ хэрвээ эмчид хандаж чадвал буцаас сэргэж бас болдог. Зарим үедээ сэргэшгүй болдог. Тэгэхээр одоо тэр хүний чиний саяхан ярьсан кейс дээр ямар мэдгүй л байна л да. Гэхдээ нөгөө жишээ нь тэр хүнд хідэн наснд ямар дааврын аль хэмжээгээр яаж тунгаар яаж хэрхэн одоо тунгаар зохицуулт хийх вэ гэдэг асуудал чинь өөрөө өргөн үрийн асуудал. Гэтэл одоо зүгээр нэг тестостерон гэж сүүлийн жилүүдэд болсон болоог бүгд их ярьдаг боллоо шүү дээ. Тэгэнгүүт тестостероныг зүгээр л ганцхан тестостерон нийтийг нь үзэнгүүтээ нийт тестостерон үзэнгүүтээ авчаал минийх зүгээр гэсэн баг гэсэн гэхэд ингээд авчиад дааврын ерөөсөө тэр хөдөлцүүдээр дахиад дээрсэн бас нэг юм хэлмээр байгаа. Уураг, В уураг одоо альбумины уургууд маш их уудаг тийм ээ. Зарим дотор нь тестостероны завсрын солилцооны бүтээгдэхүүн авч идэг. Уурган дотор. Тэгээ уурган дотор бэлтэмлүүд дотор тий. Тэгэнгүүт би зүгээр л судас тэлэгч хэрглэж байгаа энэ маань уурга эн чинь зөвхөн амино комплекс шүү дээ. Эн чинь бол зөвхөн уурга үсттэй. Тэгэнгүүт миний яагаад ингэж тестостеронд нөлөө би уг нь даавар хэрглэхгүй гэж бодсон юм. Тэгээ багш маань намайг энийг дааваргүй гэж хэлээд энийг өгсөн. Тэгсэн чинь энэ одоо миний энэ илгэнд ч өөрчлөлт гарчлаа. Шээсээрээ маш их хэмжээний өөрчлөлт гарч ийн. Миний уургийн солилцоонд өөрчлөлт орж ийн гэдэг юм уу тий. Энийг өөрчлөлтүүд чинь сүүлдээ хүний биед чинь тодорхой хэмжээний одоо лимитээс хит их хэмжээнд гараад ирэх юм бол тухайн организм зохицуулахын тулд зарим үйл ажиллагаагаа төр зур зогсоох хэрэгтэй болно. Гэтэл тийм байдалд ороод тухайн хүний бөөрийн үйл ажиллагаа хямрах. За тэгээд хэрвээ тэр бөөрийн үйл ажиллагаа жишээ нь 70%-аас дээш болоод эргэж сэргэхгүйгээр өөрчлөлтөнд ороод ирэх юм бол бид нар бөөрийн аргыг дутагдал гэж нэрлэдэг. Тийм өөрчлөлтөндөөс орж болно. За дахиад дээрэс нь өргүүдэл дээр жишээ нь төмсөг чи өөрөө хоёр төрлийн үүрэгтэй. Нэг нь тестостероныг ялгаруулдаг, нөгөөх нь эр бэлгээс ялгаруулдаг байна шүү. Гэтэл өргүүдэл үүсэх тестостерон хит их гаднаас сэргэлээд ахаар өөрийнх нь тестостерон үүсгэж болчихдог. Тэгэнгүүт тэрнтэй холбоотой бас асуудал гарч ирнэ. Гэтэл бас үнчин тарих бас оролцоотой гэдэг л итгэсэн. Үнчин тарихны гэмтэл, уйланхаа хавдарч гэдэг юм одоо чинь тийм асуудал үүдээ бүх бэлгийн даавруудад өөрчлөлт орж болно. Яг л тэн дээр даавруудыг удирддаг, эргэх холбоог удирддаг тэр релизинг дааврууд буюу сэдэгч дааврууд үнчин тарихнаас ялгарч идэг. Тэрнтэй холбоотой бамбайд өөрчлөлт орж болно. Тэгэнгүүт төмсгөнд өөрчлөлт орж болно. Бөөрийн дээд булчирхаад өөрчлөлт орж болно. Тэгэхээр энэ бөөрийн дээд булчирхаад өөрчлөлт ороод ирэх юм бол бас нөгөө бөөрийн дээд булчирхааны өвчнүүд нь шүү дээ тий. Олцлог одоо нөгөө арсны нуглаасуудаар харлаад эхэлдэг тий. Тэгэхээр Аддисоны өвч эднэр шууд энэтэй холбоогүй л дээ. Тэгэхдээ ер нь нөгөө талаас дааврууд бол хоорондоо маш их холбоотой. Маш нарийн зохицуулахтай. Тэгэхээр энийг бол дуур мэдэн битгий оролдооч. Хэрвээ үнэхээр одоо даавар хэрглэж байгаа бол богино хугацаанд хэрглээд завсарлах хэрэгтэй.
дахиад унталт нэмжид үзүүлэх хэрэгтэй. Даавраа хянуулах хэрэгтэй. Гэтэл бид нар ерөөсөө эрүүл мэндэд өөрийнхөө насан туршийн хамгийн чухал зүйлдээ одоо тэр гой гадна харагдах байдалд нь анхаарад дотор үндсэн юм а хэвэн байна уугүй юу гэдгийг шалгуулахгүй л яваад ах юм бол өөрөө сүлд нь намаа барих цаг ирэх үедээ гэдэгс. Тийм оюутан байхад яг биохимийн багш нар даавар гэдэг зүйлийг хамаагүй тэгж тоглож болдгоо маа нэг асуудал үүсэх юм бол энэ чинь тэнцвэр ингээд хоорондоо маш нарийн уялдаатай явж байгаа юм одоо маш нарийн молекул биш үү. Тэгээд тэрийг ингээд нэг бол ихсгээд нэг бол багасгаад ингээд ирэхээр энэ биеийн дотоод юм тэр жигтэй ингээд одоо буруу одоо бодис солилцооны ингээд хямрал үүсдэг юм а гэж л анх оюутан байхад бол заалгаж ирсэн. Гэтэл одоо бол технологи хөгжсөн, зах зээл хөгжсөнтэй холбоотойгоор мэдхгүйгээсээ болоод тэгээд багахан юмд одоо гоё болохын төлөө ингээ эрүүл мэндэ одоо золиослоод байгаа бол би бас харамсаад. Тэгэхээр түрүүн хэлжсэн эр бүлийн даавар их хэрэглээд хахад тэр төмсөг хатангаршна гэж юм үүсэх бах тийм ээ. Тийм. Төмсөг асуудал нь удаан хугацаанд тестостерон дааврыг өндөр, стероидыг бас давхар өндөр хэрэглэснээс болоод төмсөг хатангарших өргөдөл үүсэх асуудал үүсдэг. Тэгэхээр яг энэ дээр хэдийн хугацаанд хэрэгэлсэн гэдгээсээ болоод бас сэргэхгүй гэж бас байна. Ер нь бол зарим үед бол сэргдэг. Тийм тэгэхээр дааврын тэр сая ингээд нөгөө багш нар хэлдэг гэдэг шиг өнгөрсөн 7 хоногт яг 7 хоногийн өмнө шинэ цэвэршилтийн насны нөхрийн үржихуйн насны эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн дааврын зохицуулалтын талаар эмч нарын бас нэг юм зөвлөгөө болсон байхгүй. Тэрэн дээр бид нөгөө биохимийн багш шиг дотоод жуулахаа багш нарыг авчираад за нөгөө дааврын солилцоог минь дахиад нэг багшаа сануулад өгөөч гэж бид ингээд лекц авч байгаа байхгүй багш нараас. Тэгмэд хичнээн бид нар өдөр тутам мэддэг ч гэсэн эргээд эмчнэр ч гэсэн тэрийгээ бас эргэж бид нар санаж явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ дааврын солилцоо бол зүгээр л тэр нэг дутуу хагас мэдээд байгаа хүмүүсийн тоглолтог зүйл биш ээ. Одоо чинь яг миний нэг багш бас гэж хэлдэг. Дутуу мэддэг хүн бол ер нь хүн алдаг. Тэр ер нь мэдхгүйсэн тэр. Тэрний оронд нөгөө хагас дутуу мэдээд худлаа мэдэмхийрээд явна гэдэг хүн туслах биш хорлож байгаа учраас үнэхээр бас одоо дур мэдэн бити бүх юмыг ингээд нөгөө хэтэртэл хэрэглээсэй гэж хэлмээр байна. Бас яг нөгөө зам төлөв дээр энэ эр дааврыг нэмэлтээр их одоо хэрэглээд ихэр тийм агрессив юм догшин болдог тийм юм юмд юм ууртай догшин юмд л уурлаа ингээд идэг. Тэр одоо зам төлөвийн талаас нь тавс хэлж өгөөч. Тий гоё үнцгийн чи гаргаж ирлээ тий. Тестостерон даавар эр хүний зан аашинд маш уур уцаартай төрөмгий болгодог. Тийм ч учраас одоо нөгөө заримдаа за тэр тамирчин тэгж зодон хийж гин энэ дэрийг ингэж гин гэдэг юм гарч ирдэг шүү дээ. Асуудал гарлаа зодлоо нэг инглээ гэдэг асуудал бол даавар хит өндөр байгаад ирэхээр ааштай зантай өмгтэй ууртай уцаартай болдог. Эсвэргээр буураад ирэхээр нөгөө эрчүүдийн хувьд эмэгтэйлэг одоо нөгөө за нэг 60-70 гараад ирэхлээрээ зарим юм эрэгтэйчүүд чинь баг эмэгтэй хүнээс илүү бүх жижиг сажиг юмд орлоод өглөө яншаа болоод тийм өөнөр бас байдаг штэ. Тэгэхээр яг бас тэр бас даавар буураад ирэхлээр тийм болох нэ. Нойрны асуудал бас чухал хамааралтай. Тэгэхээр нөгөө дааврууд багасаад ирэхээр эрэгтэй хүний хөнгөн нойртой, эмэгтэй хүний хөнгөн нойртой гэдэг чинь бэлгийн даавруудтай шууд холбоотой. Тэгэхээр зан төлөв дээр бол яг харахгүй андроген тэр дундаа ингэдэг штэ. Одоо аваар осол зам тээврийн буюу одоо цаг бусын үхэл гэж эмнэлгийн нэр томьёо байдаг тийм ээ. Энэ үхлээр нас барж байгаа хүүсийн хувьд 80-аас бараг 85% нэрчүүд байдаг. Яг тэгэхээр андроген даавар өндөр байхад юу тэнд очиод зодон зөхөйчдөг. Бие барь чаддгүй ахна шүү дээ уур уцаар. Биологийн хувьд нөгөө андроген маш өндөр байдаг үе учраас уур амаг ихтэй. Тэгэхээр өөрөө тэрийг нөгөө тархиараа ухамсараар одоо удирдах чадах чадвар зарим хүнд нь суусан зарим хүнд нь суугаагүй бас байж болох нь. Тэгэхээр энэ үед нөгөө даавар маш өндөр байдаг учраас эрчүүд аваар усалд орох тэрнтэй холбоотой нас барах нь залуу эрэгтэйчүүдийн хувьд өндөр байдаг. Тэр дундаа монголчуудын хувьд нөгөө аваар усал маш их гардаг. Гадны шалтгаан нас баралт нь дайчин болж байгаа орнуудаас өндөр тоотой явдаг штэ манад. Тэгээд харамсалтай дийлэнх нэрчүүд байдаг. Яг. Тэгэхээр энэ даавар бол түрүүн хоёлаа танд ярьсан ихсчих юм бол агрессив догшин ширүүн болчих гээд идэг. Багасчих юм бол бүр нэг юм жижиг сажиг юмд ороод бүр болох өөрөөс эрэхтэй хүнд байхгүй юм гарах гээд идэг. Тэгэхээр л
нөгөө тэнцвэрийн асуудал гэдэг имийг аль яаж одоо насжилттай холбоотой урт хугацаанд удаан барих вэ гэдэг тэнцвэртэйгээр удаан барьж явах вэ гэдэг л одоо менежмент тэр бодлого байх Тэгэхээр хэрэгтэй. энэ нэр огт битээ хэрэгэл гэсэн үг бас биш. Тестостероныг эмчнэр зөвлөхдөө хэдэн наснд ямар тунгаар, ямар хяналттай, ямар давтамжтай хэрэглэх вэ гэдэг асуудал. 2000 оноос өмнө дэлхийд даяараа тестостероныг одоо нэг хэсэг юм хэрэглэхгүй гэдэг тийм бас юм явжсэн байхгүй юу? Одоо л хэрэглэж байгаа хэрэгтэй маш чухал даавар хэрэгэлдэг, зөвлөдөг бид нар. Гэтэл нөгөө тэрэн дээр төрүүлчрхай ч гэдэг юм одоо нөгөө дааврын хамааралтай эрхтнүүдэд энэ дааврын солилцооны асуудал байдаг учраас зарим төрүү булчирхайн томролттой хүмүүст бид нэр даавар хэрэглэхдээ аль бүлгийг нь хэрэглэх вэ гэдгийг сонгож авна. Жишээлбэл одоо нөгөө бид нар чинь дааврын солилцоочин дотроо ингээд их олон янзаар одоо нөгөө нарийн биохимийн процессын дээр хараарай мэрэгжлийн биш болох гэдэг нь л мэрэгжлийн эмчнэр ирж байгаа шүү дээ. Одоо нөгөө төрүүлчхай чинь жишээ дааврын хамааралтай эрхтэн. Гэтэл тестостерон хэрэглэхээр төрүүлчхай томрд юм уу гэдэг ойлголт явдаг гэсэн байхгүй юу? Тэр 2000 оноос өмнө. Тэгээд энэ юусоо төрүүлчхай ерөөсөө тестостерон хэрэглэж болохгүй юм байна, хавдар үүсгэх юм байна гэдэг нэг юм асуудал явж исэн чинь сүүлдээ таамаглал яваад сүүлдээ тэрийг яаж дэвшүүлсэн гэхээр төрүүлчхай хортой хавдар бол тестостерон хэрэглэснээс биш эсвэргээрээ 65-аас дээш насны хүмүүст үүсдэг хавдар юм байна гэдгийг ойлгоцсон. Тэрийг маш олон судалгаагаар батлаад ирсэн. Яг л ганцхан төрөө булчирхаач биш 60-аас дээш наснд хүмүүст хавдар үүсэх эрсдэл бараг 5-аас 6 хоногт нэгд нь үүсдэг юм байна л та. Тэгэхээр тэр наснаас гарч ирж байгаа тэр хавдрын өөрчлөлт гэдэг нь бол бидний хэрэглэнээс биш угаасаа насандаа хамааралтай үүсчихсэн зүйлийг нь одоо аль нэг дутуу судалгаа ингээд задарснаас болоод тэр нэг юм хэсэг үе байсан. Тэгээд дэлхийд даяараа энийг энэ хамааралтай биш юм байна. Гэхдээ төрөө булчирхайн хортой хавдар нэгэнд онцлогдсон байх юм бол танд даавар эмчилгээ хийхгүй. Эсвэргээрээ даавар дарангуулах эмчилгээ хийнэ. Тэгэхээр нөгөө хавдрын онш гэдэг юм чинь бас тавихын наан эмчнэрт одоо зүгээр л ганцхан бид нарын ингээд нөгөө хавдрын маркер гэж хэлээд байгаа ганц уургаар оншиг тавьдаггүй. Нөгөө эсийн шинжилгээ тийм ээ. Бид нар цитологийн шинжилгээ биопсигоор авч жагаад буюу эдийн шинжилгээг нь аваад үнэхээр энэ хавдрын байна уу байхгүй юу гэдгийг тавихаас биш ганцхан гаднаас нь харангуйтаа шууд энэ хавдар гэдээ бид нэр тавьчихдаггүй шүү дээ. Тэгэхээр энэтэй холбоотой бас нөгөө оншиг одоо зөв тавьсан үед зарим зүйл дээр даавар хэрэглэхдээ алийг нь болох алийг нь болохгүй гэдгийг та урологийн эмчтэр, бүр нэмслийн эмчтэр юм уу? Эсвэл эрэгтэйчүүдийн нарийн мэрэгжлийн эмчтэр очиж энэ төр зөвлөгөө аваарай л гэж хэлмээр байна. Яг л одоо манай урологийн эмчнэр маш олон болцсон шүү дээ. Тий. Би бас нэг хэсэг нэг тулааны спортыг сонирхдаг үздэг байлаа. Тэрэн дээр одоо нэг UFC буюу MMA төрөл mixed martial art. Тэгээд энэ дээр нэг эмэгтэйчүүдийн тулаан гардаг да. Тэгээд нөгөө тулааны өмнөхөн жингээ үтцгээд тэгээ эмэгтэй хүмүүс мэдээж нөгөө жин дээр гараад олон нийтийн өмнө гарч ирэхдээ дотор юм бикинитэй одоо мэдээж юутайгаа гарч ирдэг. Тэн дээр нэг нэлээд хэдэн жилийн өмнө нэг мундаг тамирчин дээр ямар кейс явсан. Одоо шүүмж гэх юм уу асуудал ингээд бүр дэлхийн хэмжээнд ингээд явж байгаа. Тэрийг халдвартай тамирчин гарч ирээ жингээ ингээд үтсэн чи яг нөгөө эмэгтэй одоо цавныга тэнд нэг юм шодоо шиг юм ингээд товоотсон байсан. Зурган дээр тэгээд нөгөө гарцсан. Тэгээд тэрийн дараа нь хүмүүс бөө юм байгаа. Энэ ингээд шодоо шиг юм товоотсон эмэгтэй хүн байж шодоо шиг юм байна. Тэгэхээр энэ нөгөө допинг буюу энэ юу стероид юмуд хэрэглээд байна. Нөгөө эмэгтэй хүмүүс чинь эр бэлгийн даавруудыг хэрэглээд ирэхээр буцаагаад шодоо ургаад эхэлдэг тийм ээ. Шодоош одоо тэр хилүү нөгөө одоо томрох гэх юм уу тий. Тэр талаас нь бас та тайлбарлаж өгөөч. Эмэгтэй хүмүүс хэрвээ одоо тамирчид эр дааврыг ингээ гаднаас аваад гэх юм бол түрүүн хоёлоо бол эрэгтэй хүмүүст гардаг шинжүүдийн бас хэллээ шүү дээ. Тэгэхээр нэг эр дааврыг эмэгтэй хүн яг тодорхой хэмжээний байдаг ч гэсэн гаднаас ихээр аваадах юм бол бас ямар одоо шинжүүд илэрх үү, сөрөг нөлөөнүүд гарах уу? Одоо нөгөө эр бэлгийн дааврыг ихээр хэрэглээд одоо ялангуяа тамирчид бас хэрэглээл юм л та. Тэгэхээр тэрэн дээр нөгөө бие физиологт нь өөрчлөлт гарч ирдэг. Гэтэл өндөр их тестостеронтой хүмүүс эмэгтэйчүүдэд өргөдөл үүсдэг. Бас тийм. Тэр дундаа жишээ нь одоо төрөлхийн PCOS гэдэг одоо чинь өвчин биш үү? Polycystic ovarian syndrome. Энэ эмэгтэйчүүдэд андрыг нь маш их байдаг. Маш өндөр гарч. Олон уул авах гэж байна. Тийм олон уул, өнд төвчний олон уул гадаг.
Энэ дээр тэр жингийн илүүдэл тэр юунаас бас явагдана, дээрээс нь дахиад үргүүдэл явагдана. Тэгээд хитих үсчихч гэдэг юм уу, тийм үсний хувьд нүүр одоо үс хөмсөх сайтай, тийм царайлаг, тийм эмэгтэйчүүд байх чинь тий. Тэгэнгүүт өргүүдлийн асуудал бас энэ дэр хамт явж байдаг. Бүр хитих өндөр андрогентэй эмэгтэйчүүдэд ус халцарч ундаг. Тэгэхээр нөгөө аллопеция гэдэг орчин чинь андроген давартай холбоотой гарч ирдэг. За саяын тэр чиний ярьсан кейс тамирчдын хувьд бол одоо чинь зан авирын өөрчлөлт бас гарч ирнэ. Дахиад нөгөө агрессив эмэгтэй хүн ч гэсэн ялгаагүй агрессив ууртай орцортой бас болох нь байна. Сахлын ургалт бас ялгаагүй ихсэн. Тэгээд нөгөө дуу хоолой бүдүүрнэ. Тэгэхээр эрэгтэй хүнд байдаг бэлгийн дааврын бай эрэгтнүүдийн бүгдээрнийх нь хөгжил явагдаж эхэлнэ гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр яг одоо нөгөө даавар шилжилтийн одоо тэр хүн даавар шилжилт одоо бас энэ одоо сүүлийн 100-д гарч ирж байгаа бас нэг өөрчлөлт бол ангаах байна. Даавар шилжих, гормоны өөрчлөлт гэдэг ийм мэс заслын болон дааврын аргууд ч гэсэн бас их явдаг. Тэгэхээр тэр хүн одоо чинь удаан хугацаагаар даавар хэрэглэсэнтэй холбоотой энэ асуудал гарч ирсэн байхыг үгүйсэхгүй. Хоёрдугаарт нь тэр нөгөө бэлгийн дур хүсэл дээр бас зарим хүмүүст нь бэлгийн дур хүсэл нь нэмэгдэж болно. Гэтэл зарим хүнд болохоор тэр нөгөө өтрээ жижигрэгч гэдэг юм уу, ийм бэлгийн дааврууд нь биений юм алдагдах. Дахиад дээрэс нөгөө умайн салстад өөрчлөлт орох гэдэг ийм өөрчлөлтүүд бас гарч ирж болно. За тэгээд андроген даавартайгаа холбоотой эмэгтэйчүүдэд хүүхний бас дааврын асуудал дарангуулагдах, эсвэл хүүхний одоо эсийн төвшөнд явагдажсэн хавдар байх юм бол нэмэгдэгч гэдэг юм уу. Тэгэхээр даавар дээр ялангуяа хэрэглэн дээр эмэгтэйчүүд дээр нөгөө даавар хамааралтай бас эмэгтэйчүүд эрэгтнүүд дээ шүү дээ. Авар эрэгтэн буюу рецептор эрэгтнүүд гэж байна те. Тэгэхээр үнд өвчнөд хөхөнд ямар нэг өөрчлөлт гарах уугүй юу гэдгийг ямарваа даавар эмчилгээний өмнө заавалчгүй жишээ нь хяналтын үзлэг болгож эхлээд үздэг. Тэгжээж тэрийг ямар хуу байна гэдэг өөрчлөлтөд дараа нь хянаа. Түүнээс биш эмээ эргэлжсэн дараа надад өөрчлөлт гарах юм уу юу гэж үзэж болохгүй шүү дээ. Эхлээд ямар байсан гэдгийг үзэх хэрэгтэй байхгүй. Түүнээс биш шууд би энийг хэрэгэлчихье. Тэгээ дараа нь үзүүлчихье. Дараа нь гэхэлэр эхнээсээ тэр хүн өөрчлөлттэй байсан бол яах юм? Тэрийг бас мэдэхгүй жисэн даавраас гэд ганцхан даавар л үжихэд байж бас болохгүй шүү дээ. Тийм байна. Тэгэхээр бол энэ дахин хэлээд байгаа даавар гэдэг ямиг л одоо тэр зэсмэ бити тоглооч даавар гэдгийг л бас одоо хэлэх гээл амьда тал талаас нь л өөрийнхөө мэддэг чаддаг тий үзчихсэн харж ирсэн тохиолдож ирсэн зүйлүүдийг л хамт шимээл танаас одоо бас тодруулж яриулах гал хичээгээд байгаа. Тэгэхээр бас одоо энэ сүүлийн үед эрчүүдийн дунд ус халцрах асуудлууд бас нэлээ ус шингэрэх, ус халцрах одоо яг түрүүсэн тий нөгөө андрогеник аллопеция гэдэг одоо яг оройгоос илүү халцраад эхэлдэг тий илүү онцлог нь. Тэгэхээр яг энэ ус шингэрэлт одоо яг энэ даавартай яаж холбогдоод юм? Зарим үед бол энэ даавар ихсчгээрээ холбогддог. Зарим нь бол мэдээж удамшил тэр рецепттэй холбоотой гэж тайлбарладаг. Тий. Тэгэхээр усны халцралтын асуудал бол угаасаа даавараас шууд бас яг хамаарад гэхээс илүү бас өндөр даавартай хүмүүст эрт ус халцардаг. Тэгтээ удамшил бас шууд хамааралтай. Тэгэхээр нөгөө аав нь хэрвээ одоо эртхэн шиг халцарч исэн гэсэн удамтай хүмүүсийн хүүхдүүдийг л бас ялгаагүй л эрт халцардаг. Духнаас ус. Тэгээд усны болцооны асуудал бас байдаг те. Тэгэхээр энэ дээр нөгөө жишээ нь усны ургалтан дээр жишээ нь бид нэр антиандрын үйлчилгээтэй юмуудыг багтангаар жишээ зөвлөдөг штэ. Тэгэхээр нөгөө зарим хүмүүс ойлгохоор тестостерон дутагдаад ус нь унаад байна гэдэг. Тэр бол тийм биш. Тэгэхээр энэ усны болцооны асуудал дээр ч гэсэн арсны эмчнэр одоо ус суулгадаг эмчнэр бас бий болцсон те. Бид нар ч гэсэн нөгөө дааврынхын нэмжээг үзэж агаад гэтэл усыг ургуулах чинь гээд өндөр хэмжээтэй дунгаар андрогены блокер өгөөд дахиад авчиж нөгөө өргөдлийн асуудал, бэлгийн сонирхлын асуудал гэдэг юм уу. Нөхөрч асуудалд нь бас нөлөөлчих вэ гэдгийг бас эмчнэр бодох хэрэгтэй. Тэгэхээр би нэг юм асуух гэдэг. Нөгөө ийм одоо өнгөө гэх юм уу? Нэг юм яригдчихсэн. Тэр нь юу гэхээр нэг эрэгтэй одоо ингээд худалдаанаас тамхи авах гэж хэлж л тээ. Тамхин дээрс нөгөө таны эрүүл мэндийг одоо хордуулна гэж янз янзын үгээр яадаг шүү дээ. Тэгсэн чинь нөгөө бэлгийн сулрал үүсгэнэ гэдэг нөгөө сулралтай нэг тийм мессежтэй юуг нь өгччихлээ. Тэгсэн чинь миний дэ энийн солиотер зүрхний шигдээс энэ авъя гэдэг. Тэгэхээр энэ дээр нөгөө юу хэлэх гээд нэг нөгөө тий эрчүүдийн хувьд бол яг ингээд
анзаарч хахад тэр нөгөө эд эрхтний өвчлөлхээс төлөвтэйг бэлгийн эрүүл мэнд одоо нэр даавартай зүйлүүд нь бол эрэгтэй хүний хувьд бол бас их ил гаргадаггүй ч гэсэн их чухал одоо дотроо ингээд нандинж явдаг ч гэдэг юм, дотроо яаж явдаг тийм юм гэж би бас хувьдаа боддгийн. Тэгэхээр танд яг одоо энэ практик дээр яг энэ одоо ирж байгаа хүмүүс донд одоо сүүлийн жилүүдэд ирж байгаа хүмүүс донд бэлгийн үйл ажиллагаатай холбоотой одоо эрчүүдийн донд ер нь ямар асуудлууд илүү түлхүү болоод байна? Тэр нэгдүгürt нь сүүлийн жилүүдэд чихрийн шижин өвчин маш их ихсэж байгаа. Тэгэхээр чихрийн шижин өвчин нэгдүгürt залуужж байна. Их залуужж байна. Бодисын солилцооны өвчин шүү дээ. Тэгэхээр бодисын солилцооны өвчин чихрийн шижин гэдэг маань бидний одоо амьдралын хөвшлээс үүсэж байгаа гэж ойлгож байна. Уг нь бол энэ чинь удам дагдаг эднэр генетик эднэр гэж ярьдаг байсан шүү дээ. Гэтэл одоо 30 эдтэй 40 эдтэй залуучуудад чихрийн шижин эсвэл чихрийн шижингийн урдл үедээ онцлогдох нь маш их болж байгаа. Гэхдээ бас нэг одоо за тэрийг одоо сайн талч гэж хэлэх нь хайшаа чимдээ тий. Бэлгийн үйл ажиллагаагаа өөрчлөлтөө үзүүлэх гэж ирж байгаад бас чихрийн шижингээ эрт онцлуулж байгаа хүмүүс байна. Тэгэхээр нэг талаасаа бас ацтай ч юм уу тий. Эрт онцлогдно гэдэг нь ацтай л гэж хэлээ та. Тэр утгаар хэлж байгаа шүү. Тэгэхээр заримдаа перидиабет буюу чихрийн шижингийн урдл үед бэлгийн үйл ажиллагаанд өөрчлөлт гарч ирж байгаа. Хамгийн их эмнэлэгт хандж байгаа хүмүүсийн. Хоёрдугаарт нь түрүү булчирхаа өрөвсөл. Тэгээд нөгөө бэлгийн үйл ажиллагаатай холбоотой өөрчлөлтийн хувьд болохоор хитэх мэдээлэл. Одоо бид нар чинь ингээд нөгөө амар их мэдээллийн 900-д амьдарч штэ. Дахиад дээрэс нь одоо AI гэдэг нэг айхтар зүйлх гараад ирлээ. Тэгэнгүүт чинь нөгөө өөрийнхөө шинж тэмдгийг AI дээр бичээд уншчихдаг хүмүүсээс их болцсон. Тэгэнгүүт тэн дээр 40% нь алдаатай мэдээлэл өгч гинэ гэсэн юм байдаг AI. Тэгэхээр зарим тохиолдолд ерөөсөө энэ нөгөө таныг төөрөлдүүлэх, буруу зүйл рүү хөтлөх. Яагаад тэгэхээр эн чинь төгс болог байгаа шүү дээ. Тэгэхээр энэс хамааралтай бас буруу өөрөө өөрсдөө хит мэддэг хүмүүс үлээ тас ихсэж байгаа гэх юм уу. Тийм тэгэхээр маш их юм яриад байдаг буруу тэндээ бат итгэцэн тавих гэдэг тийм. За тэгээд өөх тосны солилцооны өөрчлөлт хүмүүс тэр нөгөө таргалалттай ботоос гадна бидний одоо нөгөө бас монголчуудын цаг агаар хоол хүнсний онцлог бас байна л та. Бид нар чинь маш их махтай хоолыг хийддэг. Өдөрт одоо 2-3 махтай мах буруу гэж хэлж байгаа юм шиг мах идэх хэрэгтэй, мах маш сайн хэрэгтэй. Тэгээд нөгөө хит туйлшраад кето хоолны дэглэм бас байнга бариад нүүрс ус огт хэрэглэхгүй дандаа мах идэдэг хүмүүс бас их болширсан. Тэр хүмүүсийн махны хэрэглэн заримдаа нөгөө уургийнхын солилцоонд өөрчлөлт орохоос гадна бас төмрийн төмрийн өөрчлөлтөөр илүүдэл үүсгэх илгэнд нь гемоситроз гэдэг нөгөө одоо цусны төмрийн илүүдэл ихсэд ирэхлээр илгэнд авчиж төмөр хуримтлагдах асуудлаас гарч ирдэг тий цус өтгөрөх асуудал гарч ирдэг. За тэгэхээр ер нь бол тэр мэдээж хэрэг хөвчрөлтийн асуудалтай холбоотой заримдаа бамбаа асуудал бол бас ганцхан зөвхөн эрэгтэй хүнд байдаггүй гэдэг нэг юм бас ташаа ойлголт нийгэмд бас байдаг. Бамбаа өөрчлөлттэй холбоотой асуудлууд бас гарч ирж байгаа. Тэгэхээр дандаа л ер нь бол бидний хөвшилтэй холбоотой маш их ингээд байнгын машин унаад яваад идэг амьдралын хөвшил Улаанбаатарчуудад маань харамсалтай маш их болчихлоо шүү дээ. Бид нар ямар их төвчрэлтэй ингэсэн мөртлөө бид нар 5 км-ийн радиус дотор амьдарч ийж за одоо хүүтний цагт ч юм уу хүүхдээ зөөгөөд явж ивэл одоо машин унахаас өөр явах үү. Бусад үед нь алах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр чинь ядаж нөгөө хөдөлгөөн болчин жингийн илүүдэл гэдэг үед нь бас өөрт нь хэрэгтэй гэдгийг бас батмаар. Би тэгэхээр таны ярианаас бол одоо ингээд тань дээр ирж байгаа эрчүүд мэдээж хандаад ирэхэд нь бэлгийн үйл ажиллагаа өөрчлөлт ороод очиж байгаа бах. Тэнгүүт л хамгийн нийтлэг нь бол энэ жингийн илүүдэл амьдралын маяг чихрийн шижингийн энэ одоо урдл болно байгаа энэ одоо тий зүйлүүд бол яг энэ одоо бэлгийн үйл ажиллагаанд өөрчлөлт ороход маш их нөлөөлөд байгаа юм байна гэдгийг л би бас тэгж л бодлоо л да ер нь. Тэгэхээр нэг амьдралын юм гэдэг л зүйлээ чинь цаана дахиад нэг нь одоо эрэгтэйчүүдийн эмнэлэг рүү алхах үе таалгач чинь бас энэ амьдралын маяга буруу явах юм бол дахиад тийшээ очих бас нэг асуудал байгаад шүү л гэдэг. Тийм. Урьдчилан сэргийлээ зөв зүгээр бас үзүүлдэг залуучууд бас ихссэн. Энэ бол маш таашаалтай. Тийм ягаад тэгэхээр залуучууд би зүгээр ямар ч зовиргүй зүгээр нэг өөрийгөө ямар байна гэж үзүүлэх гэж ирж байгаа маа гэдэг хүмүүс ихссэн. Энэ бол бас мэдлэг мэдээлэл бас зөв чиглэлээр явж байгааг гэх гэж бодож байна. Түүнээс биш бас нийгмийн донд байдаг ойлголт нь
яна би энд явж байгаа тийм таарлтчлаа гэд би бинтийг таарлахаас ичээд сандраад идэг хүмүүс маш их байдаг байхгүй юу. Одоо ч зөндөө байдаг. Тэнгүүт хөө хэндээ би энэ таарлчих гэж гээд орж ирээ сандардаг. Гэтэл тэр болгон бүгдээрээ заавал өвчнөд байх албагүй. Бид нар эмэгтэйчүүдийн эмнэлэгт очихоор нь лилүүж боддгоо мөртлөө яг л эрэгтэй хүн заавалчгүй тэр хүн заавал асуудалтай болоод очихгүй гэж болно шүү дээ. Асуудалтай байсан ч гэсэн яа дээ ер нь асуудлаа шийдвүүлэх гээд харин ч гэр бүлийнхаа хүнд хайртай болохоор тэр хүн өөртөө бас арчаатай болохоор тэр хүн эмнэлэгт явж байгаа байхгүй юу. Түүнээс биш одоо энэ асуудалтай болохоор энд явж байна гэж боддог. Тэр бол хоцрогцсон асуудал гэж хэлмээр шээ. Ер нь одоо таас нэг урдан сэргийлэх байдлаар ирж ханддаг хүмүүс бас ихсэж байна гэх. Тэгэхээр одоо ер нь хэдэн насны залуучууд ер нь нас одоо хэд хөрөнгөтл за ер нь очиод нэг урдан сэргийлэх үзлэгтээ хамрагдчихвал зүгээр шүү гэдэг мессеж өгвөл зүгээрээ. Яг бас хүмүүс эмнэлэгт очиход нас дээрээс нь мэдлэг санхүү бас хамаардаг баг. Тийм. Тэгэхээр нэг миний анзаарж байгаагаар бол нэг манай дээр бас яг судалгаагаар харахаар 35-аас 50 насны эрчүүдийн хувьд одоо нөгөө өөрийнхөө эрүүл мэндэд бас мөнгө зарцуулах хэрэгтэй гэдэг ойлголт нь түлхүү одоо болчихсон. Санхүүгийн хувьд бол арай боломжтой ядчил одоо нөгөө тогтмол цалинтай болсон. Эсвэл одоо үүдээ манай дээр хамрагддаг зарим даатгалын юмд хамрагддаг байгууллагууд ч гэдэг юм уу. Одоо сүүлийн үед чинь бас нэг хувааж төлдөг аппликейшнууд бас ашиглаад ч гэдэг юм уу тийм жишээ нь Pocket гэдэг жишээ аппликейшн манай дээр бол үйлчилдэг. Тэгэхээр тэр зорилгоор ч гэдэг юм хүмүүсээс би нэг үзлэлэгт хамрагдчихъя гэдэг ирдэг хүмүүсээс ихсэн. Тэгэхээр одоо хоёул өмнө би тантай нэг яж нэг өглөөний хөвчрөл гэдгээр бас их хэмиг мэдчих болно гэд хэлжсэн да. Ер нь одоо эрэгтэй хүнд өглөө цагаар хөвчрөх энэ зүйлийг та бас тайлбарлаж өгч. Энэгээр үндэслээд одоо юуг одоо танин бариад ингээд мэдчих одоо урьд сэргийлэх гэдэг юм уу те. Тестостерон даавар өөрөө цагийн хамааралтай даавар. Circadian rhythm гэж ярьдаг те англиар circadian гэдэг чинь ингээд ихсээд багасаад явдаг юм. Цагийн хамааралтай гэдгийг circadian. Тэгэхээр нойрноос хамааралтай тестостерон бид нар шинжилгээ авахдаа хүртэл 5 өдрөнд дор 6 цагаас илүү унтцсан ирээрээ гэж хэлдэг. Хоёрдугаарт нь өглөөгүр үүрээр тестостерон өндөр хэмжээтэй очдог учраас шодоо өвчирдэг. Тэгэхээр өглөө болгоно нөгөө сэрхэд зав болгон биш юмаа гэж бодоход нэг дийлэнх өглөөд нь сэрхэд чинь таны шодоо ингээд хатуурсан сэрдэг бол энэ байхгүй болоод ирвэл та энэ удаа нэр бүр сургаггүй болсон юм шүү дээ. Нэг сар болчихлоо. Сараас дээш хугацаанд ч юм уу тогтмолтой багтаа. За 3 сараас дээш болоод ирэх юм бол та заавалчгүй эмчт үзүүлэх шаардлагатай. Тэгээд одоо бүр сексч бодгоо байлаа. Ихнэр уурлаад ах юм. Одоо би юу нь яач вэ гэд ирдэг хүмүүс бас байдаг л доо. Тийм тэгэхээр тэр үед нь ганцхан тестостеронын биш бусад даавруудын бас үзэх хэрэгтэй. Яг нь. Тэгэхээр нөгөө миний зүгээр л бас бодоод байгаа юм бол түрүү хэлжсэн. Ер нь бол одоо шилжилтийн наснаас эхлээл 90 даавар гэдэг юм тодорхой хэмжээний идэвхтэй ялгарч эхэллээ. 35 хүртлээр пик хэмжээндээ байрлаа. Хамгийн гол зүйл бол тэгэл дуусчих юм уу гэдэг чинь асуудал шүү дээ тий. Тэгэхээр 35-аас цаашаа 40 50 магадгүй 60 70 хүртэл яаж одоо энэ хэвэн байх вэ? Аль бол хамгийн дээд хэмжээнд нь байглаас нь ялгаруулах вэ гэдэг. Энэ бол би зөвхөн бэлгийн үйл ажиллагаа гэж харахгүй байгаа. Яг тэгэхээр 90 даавар буучхаар хүн чинь ингээл ядраал ирчүүчгүй болдог тий. Ингээл зөндөө асуудлууд үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр амьдралын чанарын хувьд яаж энэ 90 дааврыг тэгж одоо пик хэмжээнд нь өөрөөр нь за яг гоё асуулт тий. Тестостерон явнаас болж үүсдэг юм. Тэгэхээр нэгдүгээрт нь нойрны амралт юм чи хангалттай савндах хэрэгтэй. Гэтэл бидний нойрны асуудал одоо л ерөөсөө дэлхийд даяараа энэ цахим хэрэглээтэй холбоотой маш муу болсон, чанаргүй унтдаг болсон. Энэ дэлгэцийн цэнхэр гэрэл чинь бид нарыг тархих сэрийчдэг. Тэгэхээр дэлгэцийнхаа хэрэглээг унтахаас 2-3 цагийн өмнө зөксөөгөөч гэдэг. Тэгчээ сайн унтах нь. Тэгэхээр нойр нэгдүгээр тестостероны чинь хэвэн байлгахад хамгийн чухал. Тэрэндээ анхаарах зүйл маань хэрэглээ дэлгэц, телевиз, пад, утас бүх юмыг одоо өөр өөрөнд болж игэл тээ. Тэгээд унтраагаад харанхуй орчинд унтах хэрэгтэй. Адуунс нойр өртөл уцаа ухаж байгаад унтаж болохгүй. За хоёрдугаар хөдөлгөөн. Хөдөлгөөн маш сайн тестостероныг нэмэгдүүлдэг. Тэгэхээр хөдөлгөөн хийгээд ирэхлээр биеийн тамир хийгээд ирэхлээр тестостерон маш сайн нэмэгдэнэ. За гуравдугаарт нь одоо чинь байгальд одоо чинь өглөөний алхах гэдэг бид нар одоо мэдээж байгаль зугаалаад авахгүй ч гэсэндээ би түрүүн алхах гэж яриад байдаг чинь өглөөний наранд 10 минут чамаагүй та алхахад
өвөлж гэнэ зунж гэнэ тий. Тэр өөрөө таны оройны шүний нойронд бас хамааралтай байж байгаа. Нүдний эсэн дээр одоо нүдний энэ эвэрлэг бүрхүүл гэж ярьдаг. Тэрийг сэргээж байгаа тэр нарны гэрлийн нөлөө тархины үйл ажиллагаатай шууд хамааралтай байдаг учраас таны өдрийн ирч хүч, дээрээс нь таны бүх бусад дааврын зохицуулганд хүртэл хэрэгтэй байдаг учраас бид нар өглөөний наранд ялангуяа тэр өглөө эрт бол болж игэл мэдгүй сүүлийн үед бол Америкийн эрдэмтэн эмч нарын хэлж байгаагаар нүдний шилгүү, нарны шилгүүгээр өглөө эрт нарыг үзэх хэрэгтэй. 5 минут чамаагүй гэж байгаа байхгүй. Та байшингаад ороод ирсэн чамаагүй. Гараад нэг алхачаад ороод ир. Эсвэл одоо нэг 10 минут ч гэсэн тий. За бүр та 30 минут нэг цагаар өглөө гараад алхацдаг бол гүйчдэг бол хэцүү байна. Бас маш сайн байна тий. Гэтэл манай энэ Монголын хүүтний одоо чинь хасах 20 градус өглөө гараад явна гэдэг бол хэцүү шүү дээ. Тэгэхээр ядаж 5 минут байшингад орж ир гэдэг чинь бас болж байгаа байхгүй сайхан толоо уцлаад. Тэгэхээр нөгөө технологид дэндүү ойртчихж технологиос жоохон холдоод байгальтайгаа жоохон ойрточил гэдэг мессеж яваад шүү дээ тий. Тэр мессеж яваад байгаа. За тэгээд мэдээч хэрэг нөгөө стрессийг бууруулах хэрэгтэй. Стресс гэсэн юм бол бидний нойр, бэлгийн үйл ажиллагаа бүх юмд хямрал орж ирнэ. За тэгээд зөв хооллох, зөв дэглэмтэй стресс багтаа байна гэдэг чинь угаасаа бид нар альва зүйлийг бид нар бүх асуудлыг нэг дор шийдэж чадахгүй юм чинь зарим асуудлыг хайж сурах хэрэгтэй тий. Зарим нь одоо бүр мэддэг хүн нэр нь хэлэх хэрэгтэй. Бүх юмыг өөрөө хийх гээд стресстэй дэж яах вэ? Ч гэдэг юм уу тийм шийдлүүдийг аль болохоор хялбар шийдэлд одоо хүргэж чадах юм бол стресс багасах байх л та. Тэгээд нөгөө бясалгал гэж яриад байгаа шүү дээ. Сүүлийн үед тэгэхээр тэр бясалгал гэдэг чинь өөрөө тархинд бид нар бас нэг тодорхой статустай авчиад энэ зөв тэрийг бол одоо чи надаас илүү сайн мэддэг баг. Тэгэхээр энэ утгаараа бас сүүлийн одоо жилүүдэд Стэнфорд их сургууль, Харвард их сургуулиудад хийж байгаа энэ даавруудын судалгаан дээр маш их бясалгалыг холбож ирж байгаа юм судалгаанууд аяг их сонирхолтой хийгдэж байгаа. Тэрэн дээр бас нэг том судалгаан дээр нэг Монгол манай бас нэг лам оролцсон байсан тий. Би саяхан нэг нөгөө бүрий гэдэг нэг подкаст хийдэж бүрий университет гэдэг тэрэн дээр бас нэг бас Цангал лам яг таны яг өмнөх дугаарын зочноор бас оролцсон. Тэгээд тэр хүн бас тэр судалгаанд оролцсон байсан. Маш мундаг том судалгаанууд хийгдсэн байсан тий. Тэгэхээр ер нь бол эргээд ингээд товчтонд өгнөд хэлэх юм бол тестостерон гэдэг юм чинь яг бидний нойр, хөдөлгөөн, хоол, стресс, бясалгал гэдэг тэгэхээр ерөөсөө тэр амар олон хийм биш, амар олон одоо орчин үеийн биш байгаа зү. Бид нар ерөөсөө эргээд байгаль руугаа ойрт гэдэг л асуудал байгаа юм шүү. Би бас дахиад нэг юм асуух гэж байгаа зүйл нь бол мэдээж түрүүн тестостерон бол өөрөө даавар өөх тусан бүтцтэй гэдэг. Тэгэхээр нөгөө одоо маш олон диетүүд хоолны хэвнүүдтэй гараад хүмүүс зарим ингээд амийн гол нь туйлшилж гад идэг. Тэн дээрээс нэг зүйлүүд бас нөгөө өөх тосыг хит их хордог бас талууд байна. Тэгэхээр энэ өөх тосыг хоолноос хориод явчихаар энэ ихэнх даавар чи өөрөө өөх тосон бүтцтэй шүү дээ. Тэгэхээр яг энэ тестостерон одоо гаднаас орж иж байгаа хоол хүнсээс орж иж байгаа өөх тос байхгүй болоод үүсэлт нь одоо дарангуулагдчих эхэлгүй. Энэ ер нь хэр нөлөө байдаг. Тийм. Тэгэхээр бид нар зөв өөх тосыг хэрэглэх хэрэгтэй. Түүнээс бүх өөх тосыг хориод иж болохгүй. Жишээ нь зөв өөх тос гэдэг чинь одоо бидний нөгөө ялангуяа өндөг тий өндөг чинь маш хэмжээний холестерол ичдэг сайн. Дээрээс нь витаминууд бас бичдэг витамин. За тэр дундаа нөгөө загсны одоо далайн хүнснүүдэд байдаг өөх тос бол сайн өөх тосонд ордог тий. За бас монголчуудын ярьдаг нөгөө сүүлний өөх тос, өвчүүний өөх тос гэдэг бол бас сайн өөх тосонд ордог. За дахиад дээрээс нь бид нөгөө булчингийн махны өөхийг бол болохоор бага хэрэглэ гэж зөвлөмөр байдаг. Түүнээс мах уур гэднэр 20 гэд бас учиргүй бүх юмыг 20 мах болохгүй гэдэж болохгүй. Одоо нөгөө сайн өөх тос гэдэг нь чинь авокадо гэж жимсж ордог, ногоонч ороод идэг маш их сайн хэмжээний өөх тос. За тэгэл одоо ургамлын гаралтай үр тарианы тоснууд тий. Ургамлын гаралтай тоснууд ч өөрсдөө бас сайн тосонд ордог. Тэгэхээр тэр нөгөө ханаагүй өөхний тос гэдэг зүйл хансан өөхний тос буюу одоо бидний нөгөө нарийн боовонд орж байгаа тэр маргарин тэгээд дээрээс нь ингээд шарсан тоснд хийсэн хоол хүнснүүд эдгээр чинь бол дандаа муу тосонд ороод байгаа шүү дээ. Тэгэхээр тэр сайн тосыг бол хоол хүнсэндээ хэрэгжилж авах хэрэгтэй. Тэгжээш бидний тэр өөх тосны солилцоонд хэрэгтэй зүйлсүүд орж ирнэ. Тэгээд нөгөө талаас өөх тосыг хэрэглэхэд өөх тосны үүсэлтэнд бидний нөгөө ботсын солилцоо хэвээрээ бахан бол зарим одоо нөгөө нүүрс уснаас ч өөх тосоос үүсэн шүү дээ. Түүнээс шууд өөх тос нь өөх тосоор бүгд бас дандаа явдаг бас биш дээ. Тэгэхээр нөгөө эрүүл бахан бол
өөрийнхөө тодорхой хэмжээний хэрэгтэй өгтөөс өөрөө синтезлэл явна гэсэн үг. Тэгэхээр эсийн түвшинд явж байгаа тэр липидүүд гэдэг зүйл бол одоо бидний хөдөлгөөн, хоол, нойр гэдэг юмтай шууд холбоотой. Зөв. Тэгэхээр энэ хүртэлх битүүрийн ярианы хэсэг бол илүү эрт даавар буюу тэр нэг дааврыг илүү олон талаас нь ярихыг хичээлээ. Тэгээд бас үлдэж байгаа богинохон цаг дээр би бас юу асууя гэж бодоод нөхөр сүүлийн жилүүдэд одоо бэлгийн замаар дамжих халдварууд ихссэн. Энийг бол эрүүл мэндийн яамнаас тухайн үед одоо сайд нар ч гэсэн ингээл мэдээлэл гаргаал ингээл явж ирсэн. Тэгэхээр ер нь одоо яг тань дээр бас ирж байгаа тохиолдлууд дээр мэдээж энэ одоо зүйлүүд бол ирдэг л байх. Гэхдээ зүгээр яг өвчлүүдийн шууд яриад хаас илүү тэгэхээр юун дээрээс алдаад хоцроод ч гэдэг юм уу те эсвэл буруу замаар бодолж яваад ч гэдэг юм уу илүү өөрийгөө эрсдэл учруулчаад хурж ирээд байна. Энэ талаас нь хоёлоо бас хүмүүст одоо сэрэмжлүүлэх гэх юм уу зөв одоо аргын зааж өгнө гэх юм уу алдаа гаргахгүй тул. За бэлгийн замын халдвар гэдэг өвчин өөрөө нөхөрч хүн идэвхтэй наснд илүү төгөөмөл тохиолддог. За жилд ерөөсөө 1 секунд тутамд нэг хүн бэлгийн замын халдвараар өвчлж байна гэсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тоо байдаг. За тэгээд Монгол улсад гэдэг юм уу одоо сүүлийн жилүүдэд PCR-ын шинжилгээ буюу одоо полимеразын гинжин уруулын аргаар бэлгийн замын халдварыг илүү олон одоо үүсгэгчийг нь дэлгэрэнгүй одоо гаргаж ирж онцлдог болсон. Тэгэхээр бэлгийн замын халдварууд дундаа зарим нь одоо жишээ нь хавдар үүсгдэг. Умаа үзүүний хавдар байна. Бэлгийн замаар дамждаг халдвар. За дээрэс нь одоо нөхөрч үед эрхтнүүдийг гэмтээдэг халдварууд байна. Халамид, микоплазмын, ялангуяа гениталиум, заккутн ч гэдэг юм уу тийм өргөдөл үүсгэж. Зам төр одоо нөгөө үр дамжуулах замд битүүрэл үүсснээсээ болоод угаасаа уг нь хүүхэдтэй болох боломжтой эцэг гэхээсээ нөхөрч хүн насндаа өрсөн боловч бэлгийн замбраагүй байдлаасаа болоод олон удаа халдвар аваад тэрийг ам дамжиж буруу эмчлээд тэгээд нөгөө өргөдөл үүссэн ч гэдэг юм ийм эмхтэй эрэхтэй аль алинд нь. За тэгээд бэлгийн замын халдварууд дотор зүгээр ганцхан мазокын шинжилгээ өгөөд өөрийгөө хэвэн гэд явцдаг. Тийм тэгээд Мазокор илэрдэг үү? Мазокор илэрхгүй өвчнүүд гэж байна. Мазокор илэрх цөөн төрлийн өвчнүүд бас байна л да. Мазокор маш хэрэгтэй шинжилгээ мөн. Гэхдээ бүх халдварыг илрүүлж чадахгүй. Тэгээд бас заримдаа эмчид очисон ч гэсэн нууц үедээ бас байх боломжтой. Хэрвээ танд тухгүй санагдал өөрчлөлт бол хүн ер нь өөрийгөө маш сайн мэдэрдэг. Тэгэх юм бол та шинжилгээ өгөх хэрэгтэй. Дэлгэрэнгүйгээр нөхөх хэрэгтэй. Тэгээд өшөө дээрсэн шинж тэмдэгч нь болохгүй бол буцаад эмчтэр очих хэрэгтэй. Тэгэхээр зарим сүүлийн жилүүдэд гарч ирж байгаа халдварууд нь өсвөр насныхны дунд тэмбүүгийн халдвар ихсэн. За ганцхан монголч биш л дээ энэ бол ер нь бол дэлхийд даяараас ихсээд байгаа юм билээ. Хоёрдугаарт нь микоплазм, гениталиум гэдэг халдвар өөрөө энэ ихэнхдээ бусад өөр халдваруудтай хавсарч явдаг. Эмэн дэмжлэхэд нэг бүлгийн эмээр дэмжлэгдэхтэй хаа бас хэцүү. За халамидын халдвар. Тэгэхээр зарим хүмүүс мэддгүү сонсож байгаагүй гэдэг байхгүй. Энэ наадах чи юу гэсэн үг юм монголоор юу гэж байгаа юм. Заккутн гэдэг монгол өвчин байдаг юм шиг байна бодоо тий. Яг заккутн бол нөгөө эсийн түвшинд буюу микроскопоор хамгийн мазокын шинжилгээгээр онцлогдчихдгоос гадна эрчүүдэд хамгийн их шинж тэмдэгтэй байдаг. Шисэн сүнээс нь шингэн ногоон ялгац гараад ирэхээр би зүгээр биш байна гэд халдварыг эмчлүүлчихдэг. Гэтэл зарим өвчин эмэгтэй хүн шинж тэмдэггүй, зарим өвчин эрэгтэй хүн шинж тэмдэггүй хвчиж бас болдог. Тэгэхээр бид нар одоо нэг 16-7 төрлийн бактери вируснуудыг бол онцлж байгаа сүлийн ихэнх хэмлэгүүд. Тэгэхээр энэ халдваруудыг одоо нөгөө бүрэн зөв эмчлэх нь өөрөө бас өрсөлдөлийн асуудал. За тэгээд нэг бас хэлмээр зүйл нь олон бэлгийн автагчтай байх. Тэр дундаа одоо нөгөө бэлгийн замын биеэ даасан халдварт өвчин биш ч гэсэн одоо энэ уреплазм, микоплазм гэдэг юм гарднерэлж гэдэг юм уу энэ нянгууд нянгийн вагиноз гэсэн ийм өвчнийг бас дагуулдаг. Тэр нь бэлгийн замаар дамждаг. Гэтэл энэ өвчнүүд заримдаа яг тодорхой нөхцлүүдэд бий болж байгаа ч гэсэн олон автагчтай хүмүүст энэ бас салдаггүй. Тэгэхээр энэ бэлгийн автагч тэр замбраагүй гэр бүлийн биш дотн харьцаа чинь олон хүнтэйгээд асуудал биш шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас ер нь залуучууд гэлтгүү ер нь бүгд л анхаараасаа гэж хэлмээр байдаг. Тэгэхээр энэ асуудлыг ярангууд одоо өсвөр наснаас нэхлээд явах бэлгийн боловсрол гэдэг зүйл яригдчих эхэлдэг тий. Тэгэхээр яг та бол одоо ингээд галын жогом дээр ингээд ажиллаж байгаа хүний хувьд ер нь Монголд яг энэ бэлгийн боловсрол ер нь хэр төвшөнд олгогдож байгаа шиг байна.
Ер нь энэ бэлгийн боловсролыг одоо тань дээр ирж байгаа төлхөө ирчүүд ер нь энэ боловсролыг ямар мэдээллийн сувгаас яаж авсан байдаг юм бол? Ихэнх нь одоо сүүлийн үед энэ сошиал платформудаас л авч байгаа юм болов. Facebook-ээр, YouTube-ээс. За тэгэл team podcast-наас сонслоо, team эмчи ярьж байгааг сонслоо. Team нэвтрүүлэг сонслоо гэж ярьдаг те. Тэгэхээр сошиал. За бэлгийн боловсролыг бол яг нэг хэсэг уг нь сургуулиудад заадаг байсан те. Гэхдээ тэр нь одоо нэг мэрэгжлийн эмч биш нэг биологи заахтуудыгээр заагаал орчихжсэн баг. Тэгэхээр бэлгийн боловсрол гэдэг чинь насан туршид хүний бэлгийн даавар гэдэг чинь насндаа л өөр үйл ажиллагаа онцлогтой яваад байгаа болохоос бэлгийн даавар чинь хүний биеэс арилждаг зүйл биш учраас бүх наснд бэлгийн дааврын нөлөө байдаг. Тэгэхээр нөгөө бэлгийн боловсрал аав ээж болохоос өмнө бас тэр хүмүүс тодорхой хэмжээнд одоо бидний юу мэдчих хэвчээ хүүхдээ гараад ирэхээр хэрхэн харьцуулахын хизээ эмчд очих юм. Хүүхдээ том болохоор нь бид нар ямар үед нь одоо манай хүүхд бэлгийн шилжилтний явж байгаа гэдгийг мэдчих ч гэдэг юм уу. Тэгээ өөрсдөө тулаад ирэхээр бэлгийн амьдралын яаж чанартаагаар одоо хэвийн доктортой сонирхолтой байх уу? Хэдэн наснда бид нар одоо жишээ нь бэлгийн амьдралдаа одоо үнэхээр утгартай болоод ирэх юм бол бид нар юу хэрэгжилж болох юм? Одоо нөгөө энэ бэлгийн туслах хэрэгслүүдийг хэрэглүүл одоо энэ ямар тийм гаж бозар зүйл муу юм уу биш юм уу? Ингээд эсвэл одоо нөгөө өөр хэлбэрүүдээр бэлгийн тоглоомуудыг хэрэглээд ч гэдэг юм уу бэлгийн харьцаа сонирхолтой болгох. Эсвэл одоо хизээ хүрэлцэх мэдрэмж өөрчлөгдөх ёстой юм ч гэдэг юм уу? Одоо нэг юм үнэхээр боловсролын асуудал нь бол нас насандаа янз бүр л байгаа л да. Тийм байна. Тий. Тэгэхээр нөгөө бэлгийн боловсроос гадна би яг одоо мартаагүй дээр нэг юм асуумар санагтаад нь. За ингээд эмэгтэйчүүдээр бол цэвэршилт гэж явагддаг гэдэг хүмүүс мэднэ. Тэнгүүд эрэгтэйчүүдийн цэвэршилт гэж нэг юм яригдаа л. Эрэгтэйчүүд цэвэршдэг нь за зарим нь эрэгтэйч цэвэршдэг үгээл. Ингээд тэгэхээр за энэ дээр яг та бас энэ яг мэрэгжлийн үнэвд эрэгтэн хүн яг цэвэршнэ гэж юм байдаг юм уу? Эсвэл үнэхээр тийм байгаа бол тэрний цаана ямар механизм явж байгаа гэж яриад байгаа юм. Менопауз, андропауз гэдэг нэртэй мөн шинжлэх ухаанд байдаг. Менопауз гэдэг нь болохоор биений эм зогсох тий. Тэрнтэй холбоотой гарч ирж байгаа асуудлыг хэлж байгаа. Эрэгтэй хүн ч гэсэн андропауз гэж байна. Гэхдээ төмсгнөөс тэр ялгардаг эрбэлгийн даавар одоо бүр ингээд эмэгтэй хүнийх шиг огцом зогсоод өндөвчвөл эстроген үйлдвэрлэхээ болсноос болоод бие махбодод гарч ирж байгаа өөрчлөлт бол биений эм бүр зогсохоос өмнө эхэлдэг. Перименопауз гэж цэвэршилт эхлэхийн өмнөх үе, цэвэршилтийн үе, цэвэршилтийн дараах үе гэдэг үндсэндээ бараг 10 жил явдаг процесс юм байна. Гэтэл эрэгтэй хүнд огцом тийм өөрчлөлт явдаггүй ч гэсэн даавар буурдаг. Гэхдээ бүх хүнд бас биш. Тэгэхээр дааврын бууралт хэд хурдан явах уу, хэд эрт илэрх үү гэдэг нь таны амьдралын хөвшилтэй холбоотой. Эрчүүд цэвэршиж болно. Гэхдээ одоо бүр ингээд 100% эмэгтэй хүн шиг биений юм нэрхэ болчлоо гэдэг шиг асуудал бол байхгүй. Гэхдээ нөгөө талаас хэд тестостерон бүр багасаад ирэх юм бол тэгэхээр тэр чинь ганцхан тестостерон биш таны судасны эрүүл мэнд байхгүй болоод ирэхээр бэлгийн амьдрал байхгүй болж байгаа. Тэгэхээр тестостерон бусад бай эрхтэнтэйгээ шууд хамааралтай. Шодоо хөвчрөх нь судасны цусны дүүрэлтийн асуудал мөн боловч тестостерон ялгаруулдаг төмсгийг авчихсан одоо амьтанд шодооны бүтцэн шууд алдагдаад эхэлдэг. Тэгэхээр энэ хамааралтай эрхтнүүд байгаа даа. Андрогены хамааралтай бай эрхтнүүд тэр төрө булчирхаач тэр. Тэгэхээр тестостерон чинь бол ерөөсөө эрэгтэйчүүдэд багасах зүйл нь түрүүний хэлсэн хөдөлгөөний хомсдол, жингийн илүүдэл, чихрийн шиж өвчин, өөх тас даралтны өвчин. Тэгээд нөгөө стрессийн асуудал, харилцаа, нойрны асуудал гэдэг юмнаас бүгднгээс хамааралтай. Тэр нэг хор цуушлал яригдангууд мэдээж арх тамхины асуудал шууд хамгийн эхлээд яригдана. Тэгэхээр яг энэ арх тамхи яг шодон хөвчрөлтөнд яаж нөлөөлөх вэ? Яг зөв. Гоё асуулт. Арх бол түрүү нөгөө илэг гэмтээдэг яриад байсан. Тамхиг бас гэмтээдэг тий. Архины тэр олон нөлөөнүүд илэгний тэр ургуудыг өөрчлөлтөнд оруулдаг байхan. Тэгэхээр илэг өөрчлөлтөнд орохоор тестостерон солилцоонд өөрчлөлт орно. Тархинд бас өөрчлөлт ороод ирэхлээр нөгөө нойрны асуудалд ороод ирэхээр меланокортикоид нойрны асуудал чанартай холбоотой Д витамин нөгөө тестостероны синтез гэдэг юм алдагдана. Тамхи бол судасны ханыг нарийсгадаг. Тэгэхээр шодоо хөвчрнө гэдэг чинь цусаар дүүрж байгаа процесс. Зарим хүмүүс шодог булчинг ойлгоод байдаг ч үгүй тий. Шодоо чинь хөндийлэг өвсгөр гэсэн юм 3 юм хөндийлэг эрхтнээс одоо шодооны ярьсан дондор явж байгаа шисэн сувыг тойроод тий. Тэгтэл тэр
хүндэлэг хөвсгөр бий гэсэн тэр бүтцмэн одоо бидний аяг угаадаг парлон шиг бүтцтэй норхоор ингээд парлон чи хөөдөг штэ. Яг тэрэн шиг цус дүүрээд ирэхээр шатаа хөөгөөд хатуураад цуцсан цусаар дүүрээд тэрийг уян хатан байх тэр чадварыг нь нөгөө тамхи гимтээчдэг байна. Тэгэхээр нөгөө цусаар дүүрэх процессынд нь оролцдог химийн бодис нь азотын эсэл гэдэг нитрик оксид. Тэгэхээр энэ азотын эсэл гэдэг бодис буурах нь тамхитай шууд холбоотой. Дахиад дээрээс нь суцсны хааныг хатууруулдаг. Тэгэхээр даралт гэсэн. Тамхи татдаг хүмүүсийн даралтны гэсэн бэлгийн үйл ажиллагааны мод нь. Гэхдээ мэдээч хэрэг өнөөдөр татангууд маргааш модчихгүй л те. Таны амьдрал бэлгийн амьдрал жишээ нь 50 хүрээд 60 хүрээд буурж эхлэх байсан бол 5 жилийн наан 45 таа ч юм уу. 50 60 хүрээд 70 хүрээд 80 хүрээд явж байгаа байсан бол шүү наан. Тэгэхээр тэрэн дээр өөрчлөлт өгөх нь тамхи. Тэгээд тэр тамхины одоо чинь маш олон төрлийн хортой бодиснууд байдаг. Би нэг тамхины бас нэг лекцэн дээр сууж исэн юм а гэсэн чинь нэг янжуурт 3000 гаруй химийн хортой нэгтлээдэг гэсэн. Тэгээд тэр нь нөгөө одоо энэ зам хараар хочдаг асфальтын замд байдаг тэр асфальтанд байдаг хортой бодисуудтай яг адилхан нэгдлүүд тамхины дотор байдаг. Тэгэхээр тамхинд байдаг тэр хортой нэгдлүүдийг бид нар мөнгөөрөө худалдаж аваад тэгээд захан ушгиндаа ганцхан ихлээр тамхи өөр ганцхан бэлгүүл ажиллагаач биш улаан хоолойны ходоодны хавдрын шалтгааны бараг 30-40% тамхи байдаг гэсэн. За дахиад дээрэс нь ганцхан уушигны л хавдар үсгдэг юм бодоод исэн бол үгүй ахна шүү дээ. Монгол улс хоол боловсруулах дээд замын хавдраараа Азийн орнуудад тэргүүлсэн. Ер нь бол маш олон хавдраар тэргүүлж ийн гэдэг штэ. Гэтэл тэрэн дотор чинь тамхины нөлөө айгүй их байгаа байхгүй. Тэр мянганы сангийн судалгаагаар 15-аас 64 насны эрэгтэйчүүдийн 2 хүний нэг нь тамхи татдаг юм байна. Эрчүүдийн гэжсэн штэ. Тэгэхээр одоо энэ тоо залуучуудын хувьд арай багасж байгаа бох гэж найдаж байна. Гэхдээ одоо энэ нэг вейптэй тэр батаагүй тамхиг охтууд ч гэсэн айгүйх татж байна. Тэгэхээр хүүхдүүдийг бол энэ тамхи татгаа болооч гоё тэгж харагдаад байгаа юм юусоо байхгүй. Тэгэхээр энэ л өөрөө өөртөл. Яг үнэ би бас подкастын манай зочноор 2 жил гарan 3 жилийн өмнө одоо нэг зочио оролцож байсан. Тэн дээр бол яг нөгөө тамхины хяналтын тухай хуулийн талаар битээр ярилцж байсан. Тэгээ тухайн үед одоо ингээд нөгөө одоо энэ тамхич өөрөө яагаад хүмүүс хэрэглээд идэх вөхөр хямдхан болохоор хэрэглээд идэх юм бэ? Тэгээ тамхиг бол ер нь бол олон улсын байгууллагууд бол үнэн нь өндөр байх хэвээр. Тэгжээж нийтийн эрүүл мэндийн хувьд нийтлэгээр нь бууруулна гэдэг юм одоо батлагдсан тоо баримтууд одоо судалгаанууд байдаг юм байна л да. Тэгээд тухайн үед одоо хууль өргөн баригдсан ч гэсэн ингээд хойшлогдоод яваадсан. Харин би одоо олзуурч байгаа саяхан тамхины хяналтын тухай хууль одоо батлагдах шиг бол өргөн баригдаад юмнууд ингээ явж байна. Тэгэхээр би энэ дээрс бас нэг юм бодоод хэлэх гээд бодоод идэг юмнууд бол нөгөө хэрээнийхээ харыг гайхах хүчээр одоо нэг нь болохоор янжуур тамхины хортой гэдэг нөгөөд нь веб нь хортой гэдэг би одоо ирүүл би зүгээр чи одоо муу гэдэг ингээ хоорондоо хэрэлдээд байгаа байхгүй. Хоёр тамхи одоо үйлдвэрлэх хоёр том юм бизнесийн сонирхол биш үү? Тэгэхээр би бол эмч хүний хувьд юу гэж хэлхийг хүсэж байдаг вөхөр тэр тамхилал тамхи хортой. Тэр утаатай тэр вебчин ч хортой тий одоо тэр янжуур нь ч хортой. Аль-альнаас нь тол байчаач тий. Тэрнээс одоо ингэнгүүт веб нь хор багтай юм шиг ингээ яриад эхлэнгүүт ямар үзэгдэл миний анзаарч байгаа ямар үзэгдэл гарч ийн гэхээр өсвөр үе бага насны хүүхдүүд одоо тэр утаа тамхиг хэрэглэх одоо тэр одоо үзэгдэл их болчих чинь гэж. Яагаад гэвэл одоо дунд ангийнхан дунд ч гэсэн ингээл эцэгчүүдийн юу гингүүд хүүхдүүд тэнд цахилгаан тамхи одоо энэ утаа тамхиудыг ингээд энэ вейпийг хэрэглээд энэ гэдэг асуудал маш их явсан. Тэгээ тэр нь болохоор тамхи биш гэдээ ингээ ойлгочоод байдаг. Нэг юм зүгээр ингээд нэг юм гойчмсны үнэртэй амттай юм гэдэг ингээд яваад байдаг. Тийм тэгэхээр бол яг эмч хүний хувьд одоо бас энийг үзэж байгаа одоо эрэгтэйчүүдийн эрүүл мэндтэй холбоод яригдсаных аль ч төсн төрлийн тамхи хортой аль альнаас нь л хол байх хэрэгтэй. Тэрнээс бол нэг нь баг эрүүл мэнд тустай юм шигээр ярих гэдэг юм. Тийм байж болохгүй. Тамхи одоо тий яг зөв үнцгтэр санал нийлж байна. Юу гэхлээр тэр сүүлийн үед энэ веб бид нар чинь судлагдаад эхэлж штэ. Өмнө нь судалгаанд бага байсан болохоор өөстөө хавдар үсгэх нь баг маг гэдсэн бол харин ч шүү шигний маш олон ийм шин нэсийн төрөл хавдар үсгсэн ийм судалгаанууд гарч ирж байна. Тэгээд одоо нөгөө онцлогдохдоо төвхтэй хэлбэрүүд ч гэдэг юм уу тийм
өөр хэлбэрүүд гарч ирж байгаа учраас энэ бол бүр ч илүү хортой юм байна гэж яриад байгаа. Яг үнэ. Хоёулаа л хортой. Тийм. Тэгэхээр энэ баг хортой, тэр нь баг хортой, тэрийн татаа гэж зөвлөх юм ерөөсөө байхгүй. Тийм. Тэрс маань шинэ юмнууд бас их аюултай байдаг. 1970-аад онд Америкт нөгөө өөх тосын чинь нэг юм буруу судалгаа гарч ирэл өөх тос бол ерөөсөө зүрх судасны өвчлөлийн гол эрсдэл байна гэл ингээл томьёолцсон чи өөх тосыг ад үзцгээгээл хоолныхаа зөвлөмж дээрч бууруулаад ирсэн нүүрсийг өгөн нөгөө эслэгийн агуулмжтайг түлхүү хэрэглэнэ гэдэг зөвлөмж ихэндээ явсан боловч үйлдвэрлэгч нар сүүл рүүгээ сахарын агуулмж нь ихсээд ингээ явцсан. Тэнгүүд Америкт бол одоо 20 гаруй жил 30 жилийн дараа ихсэж байгаа өвчлөлийн үзэгдэл нь юу вэ гэсэн чинь нөгөө Альцгеймер, Паркинсоны өвчин ихсэж. Тэгээ тэр юутэй холбоотой гэхээр нөгөө тархичийн өөрөө өөх тосны бүтцтэй шүү дээ. Тэр бүтцийг хүнсээр авч чадхаа болоод ирэнгүүт одоо Альцгеймер, Паркинсоны өвчин маш их одоо ихсэж байна гэдэг үзэгдэлтэй гараад ирсэн. Тэгэхээр энэ аливаа юм чи өнөөдөр шууд гарддаг юм аа 10 жил 20 жилийн дараа илүү гарч ирдэг. Тэгэхээр энэ янз янзын юмнууд дээр бол тэр дундаа дэлхийн нийтээрээ л хорт зуршил, эрүүл мэндэд эрсдэлтэй гэдэг бүлэгдэл ордог юмыг бол нэг нь сайн, нэг нь муу гэж бити талцаж одоо байгаас зүгээр л ерөөсөө муу гэдэг утгаар нь л шууд л ойлго гэж би бол одоо тэгж хэлэх гээд идгийн юм. Тийм. За тэгээд одоо яриа маань одоо нэлээ халах гад энэ тэгэхээр нэг цаг хугацаа одоо бас төгч чинь. Тэгэхээр магадгүй миний асууж амжаагүй. Тэгээ та бас энэ зүйлүүдийг хэлчихээ даа гэсэн одоо тийм зүйл байгаас одоо төгсгөлийн хормыг бас танд үлдээж байна. За тэгэхээр ер нь бол эрүүл мэндтэй одоо мэдээллийг авахдаа цензуртай харандаасаа гэдэг зүйлийг би эцэст нь хэлмээр байна. Яг тэгэхээр сүүлийн одоо энэ өнөөдрийн цаг мөчид болохоор бидний авж байгаа мэдээлэл маш их төөрөгдөлд оруулж байгаа учраас. Тэгэхээр их сурвалжаас таны дэлгэцэн дээр гарч ирж байгаа зүйл бол үнэн биш шүү гэдэг үгийг хэлмээр байна. Сүүлийн үед бараг ингээд эмчнэр байх хэрэггүй юм шиг хэмжээний мэдээллүүд бараг явдсан шүү дээ. Нэг тийм бэлтгэл гараад ирчихэв. Энэ бараг таны бүх асуудлыг шийдчихнэ. Дөрөв булчирхайг чинь чимчил чинь тэгэл бэлгийн үйл ажиллагааг чинь сайжруулах чинь тэгэл бүх өргөдлийг эмчилнэ нэтэр гэдэг. Тэгэхээр одоо бүх төрлийн тийм хитэх реклам явах тусмал ер нь л жоохон та нэг талаар л гэж хэлмээр байна. Тэгэхээр нөгөө юу лээ ятгах тусам нэг талаар нэг тийм үг яваад ирсэн шүү дээ. Тэрэн шиг мэдээллийг та авахдаа мэрэгжлийн үнээс тэгээд дээрэс нь эсвэл одоо мэрэгжлийн сайтуудаас, мэрэгжлийн нийгэмлэгүүдээс, зөвлөмжүүдээс тийм найдвартай их сурвалжаас аваач. Түүнээс биш таны ингээд одоо энэ сошиал орчинд орж ирж байгаа платформын энэ юм бити автаач. Та альва зүйлийг хэдэн секунд хэрхэн тогтож харж байгаа дэр чинь холбоол бүх платформууд таны харсан зүйлийг чинь мэдээллүүдийг танд бүгдийг бөгнүүлээд авчираад өгч штэ. Тэр чинь бол нэг нэг султал юм уу, сайндал юм уу? Аль нь ч хийж болно те. Тэгэхэд таны одоо уншсан бүх зүйл чинь бүгдээрээ 100% нь бахалбгүй. Тэгэхээр та хэрвээ тийм бол тэрийг мэрэгжлийн сайтуудаас юм уу мэрэгжлийн хүмүүсээс нь альва зүйлийг арай илүү түлхүү судалсан хүнээс нь одоо мэдээллийг авах хэрэгтэй ах гэж хэлмээр энэ да. Яг үнэ. Миний бас бодоод ерөөсөө л энэ мэдээллийн үер байна. Тийм. Энэ үерт живчихгүй тулд одоо тогтох гол юм чинь бол олон талын их сурвалжуудаар баталгаажуулаад тэгээд нэг голтой нэг юм зөв юм байна гэсэн нэгээр шийдвэр гаргаж байгаа л гэж. Яг одоо миний хэлхийг хүсдэг зүйлийг бас баттгаж хэлж өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд бид бүхний урилгыг хүлээж аваад үнэтэй цагаа зарцуулаад ирж одоо манай үзэгч сонсогчдод чухал үнэтэй мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд таны ажил одоо өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Тийм танаа бас энэ цахим эмч энэ подкастын хамт олонч гэсэн баяр хүргэмээр байна. Яг тэгэхээр хүмүүсийн эрүүл мэндийн төлөө одоо ингээд олон жил ууггүй тасралтгүй бас энэ үйл ажиллагаагаа цааш ч гэсэн үргэлжлүүлж байгаарай. Тэгээд олон хүмүүсийг, олон эмч нарыг оролцуулж одоо ингээд нэг хүмүүст эрүүл мэндийн зөв мэдээлэл өгдөгт нь бас талархдаг шүү. Тэгээд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Цахим эмч подкаст энд хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай.